Монголоос эхлэе заяа. За энэ олон бүтээгдэхүүн дээр гардаг заяа. Гэхдээ яг эхний жишээ шүү. За энэ. За энэ зөв юу гэдэг вэ нөгөө арцны ундаа гэдэг байгаа шүү дээ, тэ. Би энэ өнөөдөр харлаа. Гараад утсан юм шиг байна. Нөгөө сахаргүй гинэ. Сахаргүй. Өмнө нь бол яг сахаргүй байдаг гэсэн би бүр санаад байгаа. Ямар сахар болцгоо, ямар ч нэмэлт орцгоо заяа. Тэгсэн сая ингээд санаандгүй анзаарч яасан гэж. За орчин ингэж байгаа. Цэвэршүүлсэн ус, арц, сахар заяа. Тэгээ хаалтан дотор xylitol гэж байгаа байхгүй юу? Зүгээр л яг нэг төрлийн чихэр орлуулагч. За тэгээ витамин С, окей, E300 те байдаг. Нөгөө удаан хадгалах зорилготой. Тэгэхээр юу гэж ойлгох вэ те? Энэ дээрээ сахаргүй гэж байгаа штэ, те? Сахаргүй. За тэнгууд орцгингүүтээ сахар гэж байгаа заяа. Хамгийн нийттэй. Нэг харж байна. Сахар. Тэгээ xylitol эдгээр өөрсдөө сахарыг чөлөөншөрж байгаа юм шүү дээ. Тэгсэн мөртлөө сахар өгөхөөр юу гэж ойлгох юм зүгээр. Эсвэл манайд иймэрхүү стандарт хууль байхгүй юм шиг байгаа юм л да. Эсвэл зүгээр тоодгүй юм уу? Зүгээр энийг хараад инээж өрөөд болтгоо. Үгүй хэнийг хураад байгаа юм зэ. Бодоод үзэлтэй. Хуурах ямар шаардлагатай. Угаасаа сахартай нь байж байгаа ш. Тэгээ нэг юм яг тэ нэг хэдэн өгсчүүл тэгээ энийг нь хараад тэгээ сахаргүй юм байна гэж бодоод илүү удалж авах юм байна л да. Миний ойлгож байгаа бол. Хошин шиг цаашаа тэ. Тэгээ том компаниуд ийм зүгээр арчаагүй амиргүй нөө зүгээр үнэндээ дургуурч. За Монгол компаниудаа зүгээр худлаа шахаа болчихоо тий. Гэхдээ яг зөвхөн компаниудын буруу ш заяа. Бид нар өөрсдөө шаардлага тавихгүй байна. Энэ орцыг нь уншихгүй байна тий. Бид нар өөрсдөө энэ дээр бас анхаармаар байна. Шаардмаар байна. Тэгээ цааш нь мэдэгддэг юм уу эсвэл энэ дээр нь хариуцлага тооцдог юм уу тий. Ямар арга хэмжээ авч болдгийг. Тэгжээж өөрчлөгдөн шүү дээ. Эдгээр чинь өөрчлөлт сонирхол байхгүй шүү. Эдгээр чинь мэдээж бизнес орлого олох хэрэгтэй, ашиг хийх хэрэгтэй тий. Ямар ч хамаагүй аргаар худлаа үнэ шахах намаагүй. Тэрэл зарж байна. За миний нөгөө хоёр дахь дуурсан. Одоо та нарт дэлгүүрээс авдаг шүү дээ тий ингээд иймэрхүү Maxi, President, Орсын хайгуу их байдаг заяа. Яаж яхад миний эргэн тойрон жоохон 40 гарцсан 50 гарцсан хүмүүс заяа дандаа Орс юм аа шүтэж авдаг заяа. Орос шууд итгэдэг. Яагаад тийм яг юу л ахaltaа нөгөө өссөн сурсан те нөгөө нийгмийн тийм байсан л тэгдэг баг. За одоо энэ Maxi Gold гэж байна. За энэ баатар юм уу те энэ ч цэцгийн тос гэж ойлгохдох гээд нь шүү дээ те нөгөө юм уншдаггүй ихэнх хүмүүсийн хувьд те. За орой мэндэ гээ. За энэ дээр тэгсэн яасан бэ гэсэн чинь. За би одоо хараатахаараа. Энэ бүр араа ихэнх хөштэй Орос бүтээгдэхүүн орчуулга байдаггүй заа. Орчуулга шаарддаг юм билээ. Уусаа яг Орос ахнаар нь даамштай тий. Уусаа орчуулдаггүй, орчуулыг шаарддагчгүй. Тэгээ Орос бүтээгдэхүүн мундаг гэж бодоод нөгөө манай моёчт за эсвэл зүгээр л манай бидний нөгөө ээж аав ах тус маань авдаг л байхгүй тий. Орос нь баталгаатай чанартай гэж. Яг эсрэгээр байдаг цаа амьдрал дээр. Яг шошгоо уншаад орчуулад мэдээд ирэхээр хамгийн хулх, хамгийн новшийн тий бүр байж болох хамгийн хогийн шаарны одоо л үйлдвэрийн хаягдлыг оролцуулдаг юмнууд их нь Орос бүтээгдэхүүнд байдаг заа. Эдгээр дээр ямар ч хяналт байхгүй. Хян чаддагчгүй юм шиг ба. Бид нар арчаагүй та. За одоо энэ дээр харъя л да. Энэ бүр хаач бүр англи орчуулгатай заяа. Бүр англи хэл дээр гардаг Орос бүтээгдэхүүн заяа. Ихэнх нь зүгээр л орсоор байдаг. За энэ дээр яриа заяа. Ингэж байгаа. За орчуулга нь гэсэн юу вэ гэхээр vegetable creamy spread гэж байна. Энэ дээр биш үү ямар нэг юм биш үү vegetable юм уу те нүүрэн дээр нь те өөрөлдвөл ургуулын гаралтай гэж нэг ч үг байхгүй заяа. Тэгээд орчин бид нар шошгон унших хэрэгтэй байхгүй юу? За уншихаар яах нь те milk fat substitute буюу үнэний сүг орлуулагч гэж байгаа. Ойлгож байна. Энд ямар ч үнэ амтны гаралтай юм ороогүй. Ойлгож байна. Trans fat. Нөгөө Америк зархыг хорилсан, баруунд Европ зархыг хорилсан хогч юм байхгүй ойлгож байна. Хамгийн хүнд өвчлөлт хүргэдэг. Урт хугацаанд новш гэсэн. Урт хугацаанд бидний бие хорлдог нөгөө трансфат чинь. Хөгцсөн усуд бүгд хоригдсан. За энэ дээр юу ордгоо байх нь те? Milk fat сав энэ дахин боловсруулсан ургамлын тос гэж байгаа. Ямар ургамл нь ч тодорхойгүй заяа. Дахин боловсруулсан ургамлын тос заяа. Юуных ч гэж магадгүй. За тэр бүр deodorized гэж байгаа заяа. Боловсруулсныг хайж байгаа. За тэгээд өөрчилсөн палм тос гэж байгаа. Палм буюу нөгөө coconut тос байхгүй. Транс угаасаа транс шүү дээ. Тэр чигээр транс тос заяа.
ийм транс тосоо бид нар Монголд хориглож чадахгүй юм заа. Ийм өрөвдөлттэй биш үү? Ойлгож хүүхдүүд маань бид нар өөрсдөө юм нов шийдэж чинь ойлгож байна уу? Ходоод алдж чинь. Бидний бие өхүүлж чинь. Шууд утгаараа. Багасаа бид нар новшийн масл иддэг байсан. Тэр харьцангуй багассан, сонголттой болсон ч гэсэн одоо хүртэл байсан. Дандаа их нь Оросоос орждаг новшноо заа. За. За энэ дээр цаашаа зөндөө юм байгаа заа. Зүгээр нэг биш үү? Ургамлын тосч биш заа. Дээр нэмээ сой орж байгаа заа. Ойлгомжтой хамгийн мөн новшийн тэ хаягдл соёор л хийж байгаа шүү дээ. Ямар нэгэн органик байх. Органик гэж бичээгүй л дээ угаасаа тий. За emulsifier гэж байгаа юм. За нөгөө юу гэж байгаа юм заа. Дахин боловсруулсан fatty acid-ууд өөх тос гэж байгаа. Тэр нь бүр юунаас гарсан тодорхойгүй заа. За бета каротин, milk powder, за тэгээ сахар заа. Сахар ийцэн байгаа. Энэ тосонд сахар их ямар эрэхтэй юм. Инэттэй байгаа шүү дээ. За тэгээ потасиум сорбат. Тэгээд амт оруулагч заа. Flavoring cream гэж. За кремний амтыг юугаар оруулах мэдгүй. Энэ дэр бичээгүй заа. Юугаар оруулах мэдгүй. Байгалих ч юм уу, юуных ч бүү мэд. Ядаж баштаараа natural flavor энэ гэж худлаа унаа бичдэг байхгүй. Тэр нь худлаа л да. Гэтэ бичдэг заа. Тийм бичихч байхгүй. За ийм новшаамаарг байна нөхдөө тий. Ялангуяа Орос бүтээгдэхүүнээс ер нь татгалцчвал сайн л байна заа. Эрүүл мэндэ эсвэл сайн унш, орчуул. Үнэхээр чанартай нь байдгүй гэж магадгүй. Гэтэ би өнөөдөр хүртэл үзээгүй заа. Орос чанартай бүтээгдэхүүн. За яг хуу ховрын бараа тий дэлгүүрт биш тий одоо саруулч гэдэг юм уу зарны захуудаар би заа. Харцангуй гайгүй. За оронд нь юу их хэвээр юм бэ? Айгүй ойлгомжтой байхгүй да. Монгол цэцгийн тусаа хэдүүлээ зүгээр л үндэсний үйлдвэрлэлд хэрэгжилжтэй. Бидэрт юу вэ? Хангалттай мал байна. Үнэ, сарлагын, шар тостай, цөцгийн тос, тэ нөгөө юу гэдгэлээ sour cream бүгд байгаа штеп. Ямар ч холцгүй заяа. 70-80% фаттай, чанартай, малын гаралтай, тослог өндөртэй тоснууд бидэрт хямдхан байна заяа. Өдөр бол ямар ч цуд байхгүй. Тэгэнгүүт яадгүй энийг хэрэглэхгүй нөгөө их шах нар чинь яадгүй те моё царайлаад Орос юм авдаг. Оросууд нь биднийг яг бодож харагдаач те. Хамгийн муу юм л экспортлж байгаа шүү дээ. Хамгийн эмтхэн юм дээрээ 40% татвараа нэмэл зардаг л байхгүй юу тий. За мэдээж яг энэ одоо юу гэдэг импорт хийж байгаа компаниудыг энэ хийж байгаа хүмүүсийг буруутгах бас шууд 100% буруу биш заяа. Бид нар өөрсдөө энийг шаардах хэвээр уншиж сурах хэвээр ядаж Google Translate ашиглаад нөгөө камерын барьж орчуулж болдог байхгүй бол хэцүү биш заяа. Одоо бүх хэл дээр орчуулдаг болчихсон. Google Translate-оор камер гэсэн тогч байгаа. Тэрэн дээр нь дараад орчуулаа харчин заяа. Тэгэл уншиж мэдэхгүй ойлгохгүй юм байвал Google эсвэл битгий яав. Зүгээр хайчих заяа. Угаасаа органик Монгол одоо юу гэдэг өөх тосон бид хангалттай байгаа. За малынхаа ямыг бид нэр хэрэглэхэд ямар ч судал байхгүй шүү дээ. Хинхтэй заяа. За их муу брэндүүд байгаа л да тий. За дараагийнх нь орой. За энэ бүрстэй энийг бүр өдөр болгон хараад миний бар хамгийн дургуун урддаг юм байхгүй заяа. Зөвхөн энэ бишэлтэй аюу олон янз байгаа заяа. Орос хуурамч төрснүүд. Энэ загсыг төрс биш байхгүй юу? Энэ чи имитац гэдэг юм. Ойлгож байна уу? Имитац. Одоо энэ дээр ойртол хараарай. Аналог гэж байгаа юм заяа. Аналог имитацია гэдэг хаалт нот бичсэн байна. Уул энийг бол уншихад бол хэцүү биш байхгүй. Бид нар өөрсдөө бас энийг уншиж ойлгох хэрэгтэй юм байна тий. Монголд жинхэнэ дүрс бараг байдаггүй л. Дэлгүүрт бол огт байхгүй. Яг хуу одоо би та нарт нэг жишээ болгож харуулсан жинхэнэ дүрсийг Орос дүрс байгаа. Гэтэ тэр нь маш ховор үнэтэй байдаг шүү заяа. Энэ нэг 10 эдэн мянга 8 мянга 9 мянга гэдэг энэ дандаа хулах заяа. Энэ хар өнгөтэй яган зүгээр энэ орчин юу вэ гэхээр зүгээр загсны хаягдл ашиглаад өнгө оруулаад тий даа гэдэг нь тий хими өнгө оруулагч ашиглаад тэгээд нөгөө хамгийн муу трансфат тосоо оруулаад хийчдэг хулх бүтээгдэхүүн байхгүй юу да. Хулхгаа бол битцсэн байдаг. Гэтэ энийг яагаад орчуулахгүй байгаа юм бэ? Яагаад орчуулах гэдэг шаардлагыг бид нар тавихгүй байгаа юм бэ? За яг манайха хогийг авчирж байгаа нь бол үнэн л дээ. Тэгээд Оросууд гэсэн манайхаас нэг нөгөө үйлдвэрийн болон энэ хүнсний стандарт нь бас нэг лаг бас биш байхгүй юу да. Тэгээд бид нар адилхан шүү дээ ер нь ойролцоо заяа. Тэгээд Оросны эмтхан саданд сонголтоо оруулж ирдгүү маа. За яг барууны ч юм уу те Европын янз бүрийн байдаг. Гэхдээ дандаа дэлгүүрт бол ерөөсөө энэ Оросын энэ имитацны дүрснүүд л байдаг. Байдгийн олон янзын дүрс байдгийн. Оруулж ирдгүү яагаад гэдэг юм мэдэхгүй. За би оргийг үзүүлээ заяа. За энэ үштэй би саруулаас явж авдаг. Энэ жоох үнэтэй заяа. Гэхдээ тийм үнэтэй биш. Энэ араа кавиар гэж бичсэн байгаа заяа угаа энэ сан дээр кавиар гэдэг. За энэ бас Орсын. Гэхдээ жинхэнэ
Угаас харахад мэдэгдэнэ. Хараад нэг тос ороогүй. Зөвхөн давс юм уу? Зүгээр давс юм ихэнхдээ оруулаа ордог. Өөр ямар ч холцоо байхгүй. Нэг 50 эд мянгаттай байдаг. Гэхдээ энэ чинь бүтэн сар хэрэглэн шүү дээ. Өдөр болго идээд тахгүй. Маш бага хэмжээнд авахад угаасаа хүнд нөгөө нэг ер нь бол загсны бүтээгдэхүүнээс хамгийн өндөр витамин, минералтай хүнд өгөх нөгөө нэг шин тэжээл өндөртэй нь угаасаа загсны зүрс гэдэг. Бид нар тэгэд яадаг вэ? Загсны зүрс сайн гингүүтээ хууль хамгийн новшийн хогийг авч хэрэглээд байдаг. Тэрийг хэрэгцээс хэрэглээгүй нь дөрөхгүй юу? Хор авахгүй бид нар мөнгө төлөөд байгаа байхгүй ойлгож байна тий? Айгүй энгийнээр бол. За энийг бол бага хэмжээнд хэрэглэдэг юм аа тий? Авч болно. Саруул дээр л байдаг. За цаашаа явъя. За энэ нөгөө саяхан бас яриадсан шүү дээ. Энэ нөгөө юу гэдүүлээ? Шикаваша чи нөгөө юу гэддэг вүлээ нэг юу гэдэг шүү. Японы нөгөө одоо яхтай нэг гад нөгөө булангийн дэлгүүрт байдаг л яхтай хамгийн амтхан л нэг пив архины холцтой нэг юм дундын одоо оюутнууд одоо согтох гэж хэрэгэлдэг л байхгүй да. Гэтэ ууж болно шүү дээ. Болно хамаагүй заа 8% тань энэ жоох өндөр нь энэний зургийг тавиад нөхдөө рекламцсан байгаа байхгүй. CV-д нийлүүлж байгаа юм лээ. Энэ яг вэ би нэг 70 арлын улсуудаар явхад бол энэ хог ороод байж дэлгүүрт болгон байж идэг. За хямдхан хогийн муугаар бол уучих болтын. Гэтэ хогийн гэдэг нь би бас муухай үг л дээ тий. Яг вэ хууж болно шүү дээ. Тэгэл яах вэ? Японочууд бас учиргүй нэг навшин юм ихгүй л дээ. Гэхдээ энэ юу гэж рекламцсан гэж таргалуулдаггүй, сахаргүй тий. Улаан цай. Монголоор тэгж бичиж байгаа шүү дээ өөрсдөө. За тэгээд тэрэн дээр одоо тэгээд тайлбарлах бараг илүү цэцтэй тий. Угаасаа алкогольны нөлөө бол угаасаа л хүний бид мэдээж байгаа зөх хэмжээнд идэвхтэй хөдөлгөөнтэй тэрийг шингээж чаддаг те бага хэмжээнд хэрэгэлдэг үнд бол алкогол бага хэмжээнд асуудал биш ээ. Энийг одоо хүн болгон мэддэг болсон. Гэхдээ алкогол зөх хэмжээнээс хэтэрсэн байнгын хэрэглээ болохоор бидний тархийг өхүүлдэг элэг мөн одоо нойр булчхай дотор эрхтнүүдээр угаасаа дамжиж байгаа цуснд орж байгаа тархины эдийн шууд нөлөөлдөг те согтох эффект өгдөг. Энэ согтох эффект гэж юу юм? Хүний тархийг удаашруулж байгаа сэтгэн бодох чадварыг өхүүлж байгаа тийм л хэлбэр шүү дээ. За яг бага хэмжээнд бол хаяа ихлээ гэж өгөхгүй л дээ тий. Гэхдээ байнгын хэрэглээ болохоор юу болох нь тий? Таргалуулах байтугай л эффектүүд өгөн заа. Гэтэ яг дангаараа таргалуун хийж байгаа юм биш. Энэтэй бид дандаа хогийн хоол, уунд дайнууш, муу тосоор шарсан хуурсан юмудаа хольж хэрэглэдэг. За тэгэхээр яг нь ойлгомжтой. Тэгээд яадгүй бид нар нөгөө ядаж энийг өлөө одоодн дээр уугаад идэх. За тэр чинь яг нь хотоодын ханыг ална, нөгөө муу бактери үржүүлнэ. Тэр чинь сахартай заа, улаан цав сахартай. Тэгээд нөгөө сахараа яг нь 0 гэж хэлээд худлаа шааж байгаа юм нь юу гэхээр нэг юм л юм байгаа юм лээ. За ингэж байгаа нөгөө сукралоз болон асалфатин К гэдэг нөгөө хоёр янзын зүгээр л чихэр орлуулагч. Тэр чихэр орлуулагч яадаг гэхээр цусан дах сахарыг бол богино хугацаанд өсгдөггүй байхгүй юу? Хүний бие шингэдэггүй зориулт. Шингэдэггүй гэдэг нь огт шингэдэггүй гэсэн үг биш. Зүгээр яг ходоодны хан тодорхой хэмжээнд шингэн тэгээд шээс болон баасаар сахар нь хүний бие шингэхгүйгээр гардаг байхгүй юу? Гэхдээ тэр гарж ийна гэдэг чинь хүний биед ямар ч эффект өгөх гэсэн үг биш. Зүгээр богино хугацаанд зөвхөн инсулин сахар өсөхгүй л гэдэг л судалгаа байгаа. Урт хугацааны нөлөө биеийн биед ямар муугаар нөлөөлдгүүтэй энэ сахар урдуулагч нарын ихэнхт нь муу нөлөө бол байгаа л гэж үздэг. Энийг хамсалтай нь багталсан том судалгаа байхгүй. Судалгаа өөрсдөө хийлээч тэд нууж даардаг энэ том компаниуд. Тэгээд яадгүй жил болгоны хідэн юм одоо бол баг 1000 төрлийн сахар орлууч байдаг байхгүй. Зарим нь яг бага хэмжээнд бол яг вэ тэ орлуулахад арай дээр. Гэтэ ихэнхдээ баг сахараасаа долгондор байх магадaltaй. Энд дээр зүгээр судалгаа хангалттай байдаг гэж үздэг. За тэгээд CEO биш хаа тэр оруулж ирж байгаа компани юу гэлээ. Тэр улаан цанд гэж худлаа шахаа болио нөхдөө. Тэгээд хэрвээ худлаа шаамааргүй бол нэг юм хэлчихэ. Айгүй тодорхой сурчлагаа хий. За бага хэмжээнд тийм ээ дангаар нь хэрэглэхэд эрүүл хүн тийм үү таргалуулах шууд эффект байхгүй гэж тайлбарлаж болно. Тэгээд тэгж хэлэхээр чи яг хүн авахгүй шүү дээ. Тэгэхээр яг нь худлаа шааж байгаа байхгүй тийм. За яг шууд утгаараа биш гэсэн шууд ус утгаараа таргалуулах эффект угаасаа ихэнх төрлийн арх пивэнд байдаг. За мэдээж үр тарианы гаралтай, жимсний гаралтай тийм их бага хэмжээ сайн муу гэдэг бол тусдаа асуудал шүү. За тэрэн дээр зөв тусдаа ярьж болно. Энийг ярьдаг өөр хүмүүс ч байгаа. За өөр чинь юу яриа гэж бодож байлаа. За өөр асуух юм байна. Би зүгээр яг сансан дээр нэг хэдийн юм ярьчихъя гэж бодсон. За хятадаас олон жил агуулгад хадгалсан барааг манай 8-ачд авч ирдгээ. Зарж байсан хятад нь гахаа малдаа өгөх гэж байгаа юм уу гэсэн орчуулгын толгоос хэсрэл байсан гэнэ. Бага хөө. Энд дээр яг бид нар өөрсдөө л нөгөө нэг
үйлдвэрийн технологийн логистикийн тээврийн одоо нөгөө тодорхой гараас хадгалах хэвээр бүтээгдэхүүнүүд гэж байгаа тэднийг бид нар хэн чадж гин үү чадахгүй байна уу би энэ дөр чадж гин гэж эргэлзэж байгаа чадахгүй л байгаа болов ер нь бол яг яваад үзвэл хэцүү шттэ тэгэл яг ихэнхдээ нөгөө маш олон төрлийн презерватив орсон за витамин С яриаггүй шүү бүр хүн төвшний 5-10 төрлийн бүр ингээ презерватив орсон бүтээгдэхүүнүүдийг бид нар Монголд оруулж ирээд нөгөөт нь халуунд халж ирсэн ч хүйтэнд өрж ирсэн ч мууцсан амт өгдөг байхгүй юу. Гэхдээ дотор альзины эсэлтэд ингээд ерөөдөө муу бактери өртсөн ч бүтээгдэхүүн зөндөө зарагдчих байгаа. Одоо өөрсдөө л хэдүүлээ маш болгоомжтой ядаж хошгоо уншаад хаана үйлдвэрлэсэн ямар одоо юу гэдгийг одоо орчинд хадгалах ёстойгоос эхлээ үйлдвэрийн стандарт ингээ юмнуудыг харж яхийг л одоо бодъё доо өөрөөр явах За орой болсон байна. Би нэг олон юм ярь нуши гэж утсангүй. Энэ тал дээр ярил маш олон бүтээгдэхүүн, маш олон асуудлууд байгаа. Тэгээд Монголын яаж үйлдвэрлэгчд маань энэ дээр ингэж худлаа шаадгаа болмоор байна нөхдөө. Тэгээд хэдэн монголчуудаа хуураад яхад Тэгээд эдгүүдээс өөрсдөө энэ дээр шаардлага өндөр тавьдаг болмоор байна. За Google Translate ашиглаад наацхан орчуулгыг сурчмаар байна, тийм ээ. За Кензо сайн уу юу нэгшөө. За pop болтоо мөн бох гэж. За. Дуусаа да За дараагийн удаанд ямар бүтээгдэхүүнүүд яриулмаар эсвэл ямар төрлийн бүтээгдэхүүнүүд баймаар байна. Энэ дээр комментээр сайн бичээд үлдээчээрээ. Би цуглуулж байгаад бүүнд нь тийм ээ илүү ингээд нэг одоо юу гэдгийг төрлийн барьж аваад ч юм уу те ингээд жишээнүүдэн гараа жоохон судлаад ингээд арай тодорхой бас ярья. Тэгээ өнөөдөр ч гэсэн уул нь бүр деталь нэлээд химийн элементүүдийн ярих гэж утсан ч гэсэн яг энэ удаад ингээд дуусчихё. За чацрын тосыг эмчийн зааваргүй хэрэглэж болох уу? За яг нөгөө ходоод муутай ч юм уу те ямар нэг асуудалтай хүнд бол чацарганыг бол шууд хэрэглэж бол би бол хэлэхгүй. Гэхдээ чацарган дээр бол нэг муу гэсэн юм бол би бол сонсч байгаагүй. За артишок ч гэсэн тэгэл нэг төрлийн юмын ургамал шүү дээ те. За эдгээр дараа нь яриё нөхдөө. Би яг энэ удаад бол зөвхөн нөгөө улаан цайм ингэж хуурамч маркетинг гэдэг эсвэл хуурамч бүтээгдэхүүнийг те жинхэнэ юм шиг ингэж ойлгуулдаг. Иймэрхүү байдлуудыг л жоохон өөрчлөөсэй гэж бодсон. Яг тэгэл хүнд хэрэгтэй үнэл үзэх л дээ тий. Хүн болгон үзэх албагүй шүү дээ. Багаар тэгээд өөрчлөгдөх үү. За тэгээд коммент лайв хадгалнаа нөхдөө. Тэгээд комментор гол нь асуултуудаа тий тодорхой яг нарийн юмнуудаа сайн бичээд үлдээчээрээ. Дараагийнхт нь илүү жоохон тодорхой жоохон цаг гаргаж ярина. За. Бай. За өдрийн мэнд. За өмнөх лайв дээр ярьж амжаагүй нь хэдий юм байна. Тэгээ санаад маш олон юм орлоо. Хүмүүсийн бичсэн коммент сэтгэлдлүүдийг бас сайн уншлаа. Яг өнөөдөр бүгдийг ярьж чадахгүй ч гэсэн суур хэдэн асуудлууд манай одоо хүнсний аюулгүй байдалтай. Яг дотоодын үйлдвэрлэл импортын бүтээгдэхүүнүүд төр байна. Яг улс орон болгонд байдаг л да. Тэгээ манайд бол үнэхээр хүнд байна. За би зөвхөн хитгэн жишээ бүтээгдэхүүн ялангуяа би юм өдөр тутам хэрэглэдэг хэдэн бүтээгдэхүүн дээр л ярмаар байна хамгийн ихэнд. За би түрүүхэн хүртэл яг хошин маягаа бичиж байгаа тийм эмгэнэл واخгүй юу гэхээр энэ юу вэ те? Энийг монголчууд бүгдээрээ мэдж байгаа шүү дээ те. Кетчуп гэж нэрлэдэг байгаа. Кетчап гэдэг англи үгнээс гаралтай واخгүй. Уул нь ухаандаа бол энэ ч одоо нөгөө томатны паст гэж ойлгох гээд байна шүү дээ те. Энэ юу вэ гэхээр зүгээр л нэг лагерт ойрхон байдаг нэг мухрын одоо хоолны газар гэсэн үг л дээ. Манайхаар бол нөгөө гуанц шүү дээ те. Энэ яадаг вэ? Энэ дэлгүүрт байгаагаас ч хэд дахин хортой заяа. Хортой гэдэг нь юу гэж хэлээд байгаа зүгээр хитэг сахар, боловсруулсан сахар тэгээд бусад холц бараг байхгүй. За энийг би яаж хэлээд байна вэ гэхээр за тэжээлэг чанар гэж байгаа заяа. Уурга 3-аас бага 100 г, 3 г-аас бага, тослог 1 г, нүүрс ус 81-ээс 84. За дээдлэн бүр 84 г байж болно гэсэн үг. Нүүрс ус. Боёо энэ дээр нүүрс ус юу ах юм? Энэ дээр чинь сахар л байна. Энэ шингийн юмд нүүрс усыг юу бүтээж байгаа? Боловсруулсан сахар, фруктоз, глюкозын холц, бэлэн холц бүр хамгийн муу сахар. Дахин боловсруулсан, олон дахин боловсруулсан сахар. За тэгсэн зүгээр гадуур яадаг гэж ядаж 30-40 грамтай байдаг байхгүй 20 хэдэн грамтай ч байдаг заяа дэлгүүрийн кетчуп гэдэг бидний авдаг бүтээгдэхүүнүүд тийм ээ. Одоо энэ биш үү? Энэ одоо хамгийн энтхандаа ордог нөгөө томатны кетчуп байхгүй. Энэ дэлгүүр зөндөө байдаг заяа. Энийн өглөвод буюу одоо орсоор гэсэн өглөвод буюу нүүрс ус карбохайдрат нь 31 грамм заяа. 100 грамд 31 грамм.
хамгийн муу штэ дэлгүүрт байгаа заяа. Тэгсэн тааны болон миний ч өмнө иддэг гэсэн заяа. Гуанзанд бид юу иддэг юм бэ? 100 грамд 81 грамын сахар агуулсан. За 84 грамм хүртэл. Тэгээ үлдсэн 16 граммыг одоо нэг хогийн те зүгээр нэг үлдэгдэл томатны нэг хогийн тэндээс аваачаа шаадаг байх л та. Энэ бол яадаг вэхээр өөр тэгж байгаа шүү дээ. Ресторанууд ялангуяа энэ гуанзууд хамгийн энтхний зүгээр нэг одоо юу гэдэг нь бидний дэлгүүрт зардггүй юмыг энэ ресторанууд бөөндөж олж аваад те энэ савынч бараг дахин ашигладаг баг. Ингээд бидэрт хор өгдөг. Та нар бодоод үзтээ бид нар хоолоо амталж чинь гэж юугаар кетчуп гэж юу юм? Бид нар зүгээр сахар амтлах гэдэг зүгээр ширээн дээр сахар тавиад өгч болно шүү дээ тэр хүмүүстэй. 100 г 84 г байдаг сахар чиний ширээн дээр тавьсан байвал чи хууш уран дээрээ тавиа те өдөр болго шүлэндээ игээд идэхгүй уух уу? Зүгээр бодоод үзэлтэй. Тэгээ зүгээр бид нар хоолоо амтлах гэж сахар амтлаад байна шүү дээ. Кетчуп биш байхгүй юу энэ чинь? Кетчуп гэдэг чинь уул бол ядаж 50%-аас дээш нь те томатны паст буюу те помидор байх хэрэгтэй үстэй те муу помидор дүүрчтэй. За ийм гошин шиг байна заяа. Зүгээр айгүй ингийн юм хэлээ. Зүгээр ресторан юм уу дэлгүүрт орлоо юм ерөнхий нэг юм генерал юм улаан юм харагдвал битгий эргэл битгий ав. За зүгээр л хоолоо ичих. Давс эргэлж те. Эсвэл зүгээр сахар жоох хийсэн баг ирүүлэн тэрхтэй байхгүй. Харьцуул заяа. За нөгөөх нь нөгөө маги энийг яг багада би ч хэрэгэлдэг байсан одоо ч хүмүүс хэрэгэлдэг те. Маги гэдэг энийг нөгөө бидний нөгөө дурсамжтай холбоотой байхгүй юу? Энийг харахаараа бид нар айгүй гоё юм санагддаг те. Гоё амт оруулдаг бла. Яадгүй найдлагын аваад үзэл дээ те. Уус давс улаан будаа гэж байгаа заяа. Уулын сойр ихтэй байхгүй юу? Энэ нь бол цуунуудыг те ядаж мууч гэсэн сой. Улаан будаа элсэн чихэр хүнсний будаг гэж байгаа заяа. Жиргэн сой биш учраас улаан будаа хүнсний будаг ашиглаад сой шиг өнгөтэй болгож байгаа юм хар. За яах нь вэ? За хүнсний хүчил. За байжуулна. Ам түнээр оруулагч. Амтлагч декстрос. Декстрос бол нэлээ муу төрлийн сахарын төрөл. За. Тэгэхээр ам түнээр оруулагч амтлагч нь юу юм мэддэхгүй заяа. Энэ дэр ямар ч бэлэн тайлбар байхгүй заяа. За тэгээ энийг одоо Market Gate гээд MCS 10 төв дээр байдаг компани оруулж ирдэг юм байна заяа. Гэхдээ бид зөвхөн энийг хэлээгүй шүү. Ийм төрлийн маш олон цуунууд байгаа. Маш хямдхан хогийн цуунууд заяа. За одоо бодоод үзье. Тэгээ энийг тойруулаад үзэн заяа. Энд байна шүү дээ те. Нөгөө нэг нүүр суус, фат, сахар те одоо юу гэдгийг орцыг нь хувь грамм байхгүй заяа. Ийм бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэж зарж болж байгаа юм уу? За Монголд үйлдвэрлэхгүй байх цаа. Импортлоод зархыг нь яагаад зөвшөөрөд байгаа юм? Би үнэхээр гайхаж байна. Би дэлхийн олон улсаар явж исэн ийм новшийн бүтээгдэхүүн харж байгаагүй. Нүгээр харж байгаагүй. Гэхдээ бодоод үзэлтэй. За орц нь ингээд үл утгах заяа. Нарийн тайлбар байхгүй. Тэгснэ 100 г байна уу, 10 г байна уу, нэг удаагийн сэрүнг байна уу, тэдэндээ хэрэг хэмжээний сахарыг идээд байгаа бүүмэд. Энэ 100 г сахар ч хийж болно заяа. 90 г сахар ч хийж болно заяа. Тэгээ хэлгээд байгаа санаа нь бидний нөгөө ресторан өдөр тутам иддэг те хамгийн биднийг хорлож байгаа юм чи өрдөөл энэ. Айгүй ингийн. Бид нар анзаардаггүй. Би ч анзаардаггүйсэн те. Зүгээр л яг гуанзны бол муу гэж болно шүү дээ те. Бас тийм супер бол биш мэдчихэв. Гэхдээ энийг ойлгохоор жинхэнэ хор болчиход байгаа байхгүй. За ийм новшавхаа болий, хэрэглэхэ болий, татгалцчих. Тэгээ өөрөөсөө цаад чинь үйлчлэхэ болчих шүү дээ, тийм ээ. Эсвэл зүгээр сайныг шаардл та тий. Гэхдээ яг захын гуанзаас нэг ийм лаг юм шаардаад хэцүү. Зүгээр хэрэглэхэ болчих. За ёо. А тэгээд энэ ийм стандартгүй тодорхой тайлбар байхгүй тий 100 г юу ороод байгаа юм чи мэддэхгүй ийм адгийн новшийн бүтээгдэхүүн Монголд оруулж ирэх болчихооч плиз тий. Яг өмнө бид нар хэрэглэдэг байсан байж болно. Би ч хэрэглэдэг байсан. Тэглээгээд энийг хэрэглээд ах ирэх юм уу те хэрэглээд авахыг зөвдөх ямар ч боломж байхгүй заяа. Тэр цумаа үр хөхтэй өгчээвэл өстой чинь хорлож ийн гэж бодох сураар аалга. За яг өмнөхөө хэдүүлээ мартъя зүгээр өнөөдөөс болчих. За. Окей. За цаашаа явъя. За нөгөө хүүхдэд өгдөг бичээний асуудал байгаа шүү дээ те. Яг нөгөө хүүхд ингээд гордон штэ те одоо хүүхдийн хүн ингээд хүний гар харддаг штэ гэдэг ярьдаг заяа хэлдэг ойлгож байна. Хэцүү те. Гэхдээ хайрцангуй эрүүл юм бас сонгох боломж байгаа заяа. Эсвэл битгий өгөлтөө те. Яах юм? Хүүхд чинь зөндөө орлуулах боломж байгаа заяа. Одоо нэг ингэж шаар. За энэ бол Маквитигийн нэг юм жимэг. Энэ нэг супер жигнэг биш заяа. Гэхдээ яг нэг 100 г 20 г-ийн орчмын нүүрс сахар агуулдаг. Бас яг тийм сайн орцтой биш. Гэхдээ л яаж сахар баг өгч байгаа юм л да хүүхдэд. Энийг би нэг хаяа манай ихнэр бит өөр авдаг. За энэ нөгөө Орос чинь заяа. Энэ нөгөө Монголын заяа. Монголынх бүр хошин шог заяа. Яг бид нар шаардахгүй байна уу стандарт авахгүй мэдэхгүй байна заяа. За 100 г-д нүүрс ус нь 65 г гэж байгаа. Өөрөлд 65% нүүрс устай. За яг нүүрс ус байж болно шүү дээ. Энэ чинь ерөнхийдөө дүр тариагаар хийж байгаа учраас нүүрс ус өндөр байна. Окей. За цааш нь өргөжлүүлээ те. Хамгийн амин энэ заяа. За буудан гурал бэгийн ойлдол нь ургамлын тос, ийсэн чихэр, молко гэж байгаа. Энэ Монгол шиг ингэж
Орос молкогоор те бүтээгдэхүүний амталдаг лалрын ус байт юм уу? Би өөр ус харж байгаагүй. Молко гэдэг чинь дахиад сахар штэ. Бараг 70-80 грамм сахар агуулсан бараг сүү орсон гэж мэддэхгүй нэг юм балиар цагаан юм байдаг штэ. Тэрийг ба штэ те 9 чихрийн хажуугаар давхар молко хийж байгаа юм заяа. За яасан бэ? Тэгээ өндөг хүнсний соо. За соо давс орж болно те. Дахиад юу гэнэ? Потлиноё молко гэж байгаа. Юу гэсэн хоёр янзын молко хэрэглээд байгаа. Ийм боовны төрлийн бүтээгдэхүүн идэг үйлдвэрүүд Монголд зөндөө байгаа заяа. Хамгийн хямдхан хамгийн новшин юм Оросоос ингээд хугацаанд дусан юм ач хэрэгжилж магадгүй заяа. Зүгээр ингээд бөөндөж оруулж ирээд шахдаг заяа. За нөгөө Оросын юбилей нэ заяа. Одоо бидний хамгийн их мэддэг бичэн заяа. Би ч итгэл байсан л та заяа. Одоо яа их. Гэтэ одоо хэдүүд энийг мэддэг болоо те. За ингээд харъя л да. За орцсон wheat flour те. За зөөрүүтээрээ маргарин гэж байгаа хамгийн амин. Маргарин ойлгож байна уу? Нөгөө транс дахин боловсруулсан юунаас гаргасан тодорхойгүй, ямар урандаас гаргасан тодорхойгүй vegetable oil, palm, sunflower ингээд 3 төрлийн oil орсон байна. Тэгээ зүгээр давхар vegetable oil гэж байгаа шүү дээ. Энэ юу юм бүү мэд. Powder sugar гэж байгаа. Зүгээр нэг sugar шүү заяа. Дахин боловсруулсан бүр ингээд нунтаг сахар. Юу гэнэ? Оо энэ хараа. Өндөгний төрлийн бүтээгдэхүүн гэж egg product. Өндөгний юу юм? Өндөгийг дахин боловсруулад бас нэг новшин мөс үлдэгдлэр нь хийдэг байна шүү дээ. Миний ойлголтоор те. За inverted syrup гэж юм. За бас нэг сахар. За sodium hydrocarbonate. За давсны нэг төрөл. За яг хуу ammonium hydrocarbonate, аммоний орж ийн. За iodized table salt буюу дахиад давс. За бас нэг төрлийн давс. Iodтай давс. Potassium. За ferrocyanide буюу энэ anti-cake гэдэг өөрөлдөнгөө энэ нөгөө багшруулахгүй тулд хэрэгэлдэг те зүгээр л нөгөө хэлбэрийг хадгалах гэж хэрэгэлдэг юм байдаг. За дахиад iodized table salt. За тэгээд anti-cake дахиад нэг anti-cake гэж. Тэгээ powdered milk гэж байгаа. 25% fatтай хуурайс хуурамч. Дахиад урамлын гаралтай суу. За ийм хог бид нар өнөөдрийг хүртэл идсэн байна. Хүүхдүүдэд өгөөд байна. Уучлаарай те зүгээр болчихдгоо. За дараагийн. За яг хуу энэ отогийн кетчуп гэдэг байгаа те. Хамгийн муу кетчупнуудын нэг төрөлдөө орж байгаа юм. За энэ дээр юу ордог юм те? Айгүй ингэ. Томатны паст, сахар, уксус, соёл, вода, давс. За ингээд нэг E410 те. Амт оруулагч. За ингээд нөгөө юу гэдэг хадгалдаг юм бодсон мэт орчиж байгаа. Гэтэ ядаж эн чинь юу ахгүй 100 г 31 г-ийн нүүрс буюу сахартай заяа. Хамаагүй дээр. За дараа. За энийг ярьсан. За халах ярина одоо тэг ярихаас ураа нөгөө асуусан байсан би хүмүүст зориулж яаг хэлж байгаа шүү заяа. За айгүй энгийн юм яриад та. Энэ нөгөө нэг айгүй гой савлгаатай талах байхгүй те. Гой савлгаатай гой маркетингтэй талхууд бид нар хийдэг болсон шүү дээ. Айгүй гоё те. Харахад нэх гоё те. Хар талах, бор талахтай, эрүүл талах гэх энэгээ сурчлаа. За онцгой бүхэл танд дараа онцгой бүхэн танд байгаа олон үртэй ургац гэдэг айгүй гоё нэртэй заяа. Олон үртэй ургац. За харъя. Илчлэг 15%, нийт тус 14, хансан тус 4, чихэр 11%, 3.7 г гэж байгаа. Давс 1 г. За окей. Not bad. Тэгээд талханд яага сахар нэмээд идэг юм бэ? Би энэ бүр юм нарийн шопод л орж байгааг бол гадаад стандартаар юм талханд сахар нэмэх ямар утга байдаг юм ойлгохгүй. За орцсон нь одоо тэгээ аим шиг дөө. За буудаан гурал яах вэ? Нөгөө буудаан гурал BG 075 гэдэг чинь те зүгээр л стандарт цагаан гурал واخхгүй юу? Энэ биш те 80-90% тэрнээс дэш цагаан гурал байдаг заа. Тэгснээ ингээд боронктой заа. Боронктой учраас бид нар яадаг үрийн далах, үрийн гурал биднэрт сайн те эрүүл юм аа гэж ойлгодог. Тэгээ энэ хувь нь хаана гоо юм бэ? Би сайн брэндүүдийг анзаараа мэддэг заяа. Ямар төрлийн гурил нь хэдүү орсныг бичггүйгээр ямар утга байгаа. Ямар ч ойлгомжтой юм энэ даалгавар шүү дээ. 99% цагаан гурил байгаа 1% нь бор гурил хийсэн байвал яах юм? Ямар ч ялгаа өгч 1% хар гурилыг чинь те үрийн гурилыг чинь тэр цагаан гурил чинь альцны хангалттай хорыг өгч шүү дээ. Те урт хугацаанд хэрэглэн нөгөө боловсруулсан нүүрс устыг хэд ихэхтэй нөгөө таргалуулт нөгөө чихрийн өвчнтэй нөгөө дотор ходоодны асуудалтай ходоодны хан ингээ устгах гэд лалрын олон асуудлууд чинь ингээл үүсэж байгаа шүү дээ. Яах ингэж байгаа зүгээр цагаан гурил авчи л да. Цагаан талхаа хэрэглэлтэй. Энд илүү мөнгө төлж байгаа шүү дээ. Энэ хог заяа уучлаарай. Хааш унах шаардлага. За, нэг асуусан байсан юм уу? Кола зерог ярихгүй болохгүй. Би одоо MCS-ийг
сонирхол алга заяа. Гэтэ зүгээр л ярих хэрэгтэй заяа. Наад хин байх нь бэдлийн байхгүй. Энэ зүгээр MCS-тэй ч бишлээ. Энд чинь гадны брэнд оруулж ирж байгаа зөндөө сайн юм байгаа те. Монгол ингээ гоё бизнес хийж, гоё төм үйлдвэр байгуулж олон хүн ажилуулж чинь гоё, сайн, гоё байна. Гэхдээ энэ Coca-Cola би цаад компани ярьж байгаа шүү заяа. Худлаа шаадгаа болимоор байна. Заяа олон улс тийм байдаг. Энийг маш их эсэргүүцдэг хүмүүс. За яадгүй. Энийг zero sugar, no sugar гэж зардаг заяа. Гэтэ та нар мэдж байгаа шүү дээ. Сахар амтдагдаг шүү дээ. Бидний нэг зүгээр гацтай болохоор нуудаг юм уу? Шаалтаа зүгээр л сахартай амар гоё чихэрлэг амт байдаг учраас л ууж байгаа шүү дээ. Нэг тийм донтолтын мэдрэмж чинь бүглэх гэж л энийг хэрэгэлдэг шүү дээ. За одоо харъя заяа. Нүүрс ус 0, илчлэг 0, сахар 0, уураг 0, тос 0, натр 12 мг гэж хэнийг хураадах юм бэ? Угаасаа энэ чинь Европ баруунд энэ олон чихэр орлуулагчийн судлаад хүний бид яг богино хугацаанд энэ глюкоз инсулин ч өсөхгүй ч гэсэн тэрнээс олон муу үр дүнгууд урт хугацаанд байж болох юм байна. Судалгаа хангалтгүй гэдээ ярьсан байгаа шүү дээ. Тэгэл нэг 5-10 жил яваад дараагийн шинэ энэ нөгөө чихэр орлуулагч гарч ирдэг байхгүй юу? 100 чихэр орлуулагч байлаг нэг нь л магадгүй бага хэмжээнд хүний бид арай хэрэг болдог заяа. Бусдаар бол дандаа хоорл байдаг шүү дээ. Уучлаарай. Тэгээд зүгээр энэ чинь хуурж байгаа л хэлбэр шүү дээ. Энэ ундааг бид нар сахар уу гэж уудгүй л үсттэй. Зүгээр сэтгэлийн хуурдаг юм эсвэл үнэхээр мэдхгүй андуурч хэрэгэлдэг юм уу? Бүү мэд. Би ч хэрэгэлдэг байсан. Гэтэ би өөрийгөө хуурдаггүйсэн. Би сахар новшин юм ууж байгаа гэдэг мэддэг байсан заяа. Гэтэ бага хэмжээнд энэ чинь хор болчихгүй заяа. Эрүүл мэнд бас гайгүй. Зүгээр хэмжээгээ тааруул. Гэхдээ no sugar гэж ингэж хуурснараа хүн эрхлэх магадaltaй заяа. Ялангуяа нөгөө хөсчүүл чинь бид ээж ав юм өнч хэрэглэн штэ. За одоо орцын яриа заяа. Тийм ярьж байна. Ус хийжүүлэгч окей нүрс хүчлий байж болно. Хүнсний будагч 150 дий гэж байгаа. Хүчлэг зохицуулагч 2 төрлийн 330 331. Чихэрлэг амт оруулагч 951 950 955 гэ 3 орсон байгаа заяа. Энэ 3 нь ямар хэмжээнд орсон юм? Энд чи сахар заяа. Sorry, сахарын л нэг төрөл. Хэдүүлээ энэ дэр одоо буушид ярихгүй заяа. 3 төрлийн чихэр орлуулж орсон байна. Энийг хэдэн грамд яаж оруулаад энэ ямар нөлөө үзүүлээд байгааг мэдэхгүй. Тэрний оронд зүгээр 10 грамын сахартай энгийн кологоо уу заяа. Тэр нь яаж бид нар нөгөө юу ууж байгаа, юу эргэлж байгаа мэдж байгаа юм чи асуудал байхгүй шүү дээ. Тийм үстэй. Энэ новш хор хэрэглэхэ болиодхоо. Хор гэдэг нь би энийг хор вэч магадгүй бичиж магадгүй мэдэхгүй заяа. Урт хугацааны судалгаа байхгүй заяа. Гэхдээ ойлгомжтой мэддэг сахараа хэрэглэжсэн баг шулуухан баахгүй. Ингээд сэтгэлийг хуурч ирсэнс тэ. За тэгээ ам бус ингэж байгаа заяа. Кофеин. Окей. За гэхдээ энэ кофеин энэ босруулсан кофеинд бол би үнэхээр итгэдэг. Тэгээ хэдэн грамм кофеин. Энэ чи би заавал бичдэг шүү дээ. Хаана байгаа юм бэ? Тэгээ бусад амт үнэр оруулах гэж байгаа. Бусад амт үнэр юугаар оруулаад байгаа? Дуур ингээд аваа шийдчихмээ санагдаад байна. За ойлгомжтой би хитгэн стресс мэргүн те. За тэгээ өдөр болгон хоолндоо би юу нэмдэг вэ гэхээр энэ nutritional list-ийг заавал нэмдэг заяа. Хүнд B витамин, B12, B1, ниацин, нөгөө folate ялангуяа жимсэн хүүхдтэй хүмүүст маш хэрэг болдог. Энэ нөгөө илүү органик маягийн шингэц өндөртэй юм амтлагч бүхэ nutritional list-үүдийг миний хүүхдтэй ч үүдэг өөртөө ч үүдэг. Зүгээр далинд нь ганц ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч тэ. За өнөөдөр сайхантай маха шараад идчихлээ. Хажуугаар нь сайхан өрмөө идсэн. Тэ. Энэ 30-40% фаттай Монгол өрөм. Хэдгүүрээс би өрөм авдаггүй. Яг үйлдвэрийн процесс нь үнэхээр таалагддаг. За тэгээ нэг хаяа ногоо идэнэ, тийм ээ. Иймэрхүү юм дээр. Тэгээд би амтлагч юу хэрэгэлдэг вэ гэхээр би өөрөө гадаад явж захтаа цуглуулсан амтлагчудаа хэрэгэлдэг. Ихэнхдээ би орчийг хараад яадаг вэ гэхээр цэвэр органик ямар нэгэн нөөцлөгчгүй тийм ээ амтлагчуудыг хэрэглэдэг. Энэ шинэ нөгөө SMB-гийн Oriental Powder энэ Монголд байдаг шүү. Энэ Монголоос авсан заяа. За энэ дээр юу ордог вэ би тайлбарлаад өгье. Японы нундаг за ингэж байгаа. Turmeric, coriander, fenugreek, cumin, улаан жинжүү, хар жинжүү, cinnamon, цагаангаа, гонд, хумс, кардаман, фенел, нутмeg, лалынав, сарвуу, сармис. Ингээд болоо. Энэ нөөцлөгч хэрэггүй ямар нэгэн нэмэлтээр амтлагч хэрэггүй заяа. Зүгээр л байгалийн амтлагч. Ядаж Япон Европ иймэрхүү амтлагчуд байгаа заяа. Эдгээр яг тийм супер биш. Би болж игэл ингээд бүр оргиор нь нунтгаар нь ургамлаар нь аваад өөрөө ингээд хуглаад хэрэгэлдэг заяа. Тэгэхээр ядаж иймэрхүү юмнуудыг жоохон хайж болоод аммаар байна нөхдөө. Хоолыг бид нар амтлана гэдэг чинь зүгээр ингээд сахараар л амтлаад байхаар тэр хоол чинь бидэрт хор болоод байгаа маа. Ойлгож байна уу? Хитрээд байгаа. Юм болгонд сахар орж. Сахар орохтой шүү дээ. Энэ арлын орнуудаар яваад үзсэн. Яадаг бид нар чинь иймэрхүү амтлагчуд, иймэрхүү гой ингээд дараа органик амтлагчуд. Миний нөгөө одоо шүү дээ. Энийг би чихэр иддгүү заяа. Гэхдээ өнөөдөр энийг авчиж идчихэж байгаа заяа. Энийг би Таиландаас авчиж байсан. Spicy tamarind plum powder гэж байгаа заяа. Би одоо Монгол үйлдвэр, гадаад үйлдвэр энэ зүгээр ядуу баян чамааг ялгаагүй заяа. Зөвхөн ингээд Монгол үйлдвэр энэ бусад энэ арлын орнуудын үйлдвэр энэ үйлдвэрлэж байгаа, хэрэглэж байгаа юмнуудын ялгааг би энэ дээр ярих гэж байгаа заяа. Энэ тамarind гэдэг супер одоо жимс ургуул маягийн байдаг заяа Таиландд.
Айгүй олон янзаар хэрэглэдэг. Дангаранж хэрэглэдэг. Энийг одоо ингэж энэ чихэр болгоцсон заяа. Тэнд очлоо яадгүй. Жимс болгон заяа органикаар нь нөгөө юу гэж яадаг? Софт хатаалт гэж яадаг. Тэ зөөлөн хатаалт хэрэглээд сахар нэмэхгүйгээр жимсийг чипс болгож хэрэглэдэг. Жимсээр нь биш үү те? Гойгоо хатаасан жимс. Тэрэндээ сахар нэмдэггүй байхгүй юу да. Яг л оргиороо хангалттай ямттай. Яага сахар нэмдэг? Хамгийн новшийн муу орчийг ашигладаг. Эсвэл зүгээр л залхуураад те ямар ч хяналт хууль хязгаар байхгүй учраас сахарыг хүссэн хэмжээгээр нэмдэг. Европ болон Америкийн зарим мужууд бол энэ дээр хуультай заяа. 100 граммыг 10-20 граммаас хэтрүүлүүл чи юу шүү дээ. Сар болгон торгуулна, өдөр болгон торгуулна. Ямар ч үйлдвэрлэл явах боломжгүй. Тэгээ болоод байгаа хөх. Тэд чи ашигтай юм чи болоод нь шүү дээ. Тэгэл хүмүүс юм шүү дээ. Наацхийн зүгээр өдөр тутмын амьдралын чанар дээшлчихэж байгаа. Энийг хүн болгонд бурууг нөх хэцүү заяа. Бид нар өдөр тутамдаа энийг шаардах хэрэгтэй байхгүй. За одоо энэ дээр яриа заяа. Энэ spicy тамранд энэ дэлгүүртээ 5000 гэдэг заяа. Амар гоё амттай заяа. Гэхдээ яага гоё гэж угаасаа жимсэн гоё заяа. Тэгээ дээрэс нь ингэж байгаа. Фат байхгүй, холестерол байхгүй, протеин гэдэг юм байхгүй. Нийт биштэй нүүрс ус нь 90 г 5 г заяа. 4 г-ийн нэмэлт сахар ордог заяа. 4 г. Тэгээ хангалттай чихэрлэг амттай заяа. Яагаад 20 30 г 40 г за бүр Монгол үйлдвэрлэл би мэдэн заяа. Бүр улаан цам нэг хүн сурчилж байсан заяа. Тэр нэг юу гэж байгаа штэ. Шар сүтэ чихэр гэж байгаа заяа. Би тэрийг хараад бүр үнэхээр дургуур шулуун битсэн заяа. Шар сүтэ чихэр гэсэн юу гэж бурам гэж байгаа. Бурам сахар бла бла гэсэн. Шар сүтэ хүний биед хэрэгтэй гэдэг. Юу яриад байгаа юм бэ? 100 г 87 г-ийн нэмэлт сахар орцсон бүтээгдэхүүнийг хүний биед хэрэгтэй гэж буушит юм ярьж байгаа байхгүй. Тэгэж бид нар энийг алж байгаа байхгүй. Ямар ч стандарт, ямар ч нөгөө одоо энэ хэлгчээ бодох, ямар ч сэтгэлгээ ойлголт байхгүй заяа. Бүгдээрээ харах уу? Таг. Бид нар өөрсдөө шаардна одоо. Хэрэглэхээ бойл. Тэгээ стандарт тавь. Стандартаа болго эсвэл. За энэ үнэхээр гоё. Одоо гадаа ингээд сахартай юм шиг харагдаж байгаа. Гэтэ энэ ердөө 4 г-ийн сахар гадна зүгээр ингээд нэмэлтээ засдаг. Давхар биш тэ халуун ногоотой. Тэгэхээр амар гоё амт ордог заяа. Зөвхөн сахарандаа биш, аюугаар тийм халуун ногоо эсэглэн амттай. Аюу гоё. Иймэрхүү юм ингээ хогоороо байдаг за мангар юм. Энийг хийхэд хэцүү биш байхгүй юу? Окей. За. Хэтрүүлээд яг хөө хэлэх гээд байгаа санаа нь энэ заяа. Бид нар өөрсдөө шаард заяа. Одоо ингээд энийг шеэрнүү, лайклнүү хамаагүй заяа. Өөрсдөө видео инүү, тэр одоо хүмүүстэй яринүү зөв эргэн тойрондоо зөв ярил л та тий. Ийм бүтээгдэхүүн, ийм новш хог идээд байгаа учраас бид нар хавдраараа ходоодны өвчлөлөөрөө тий, ходоодны цоорлолтоороо тий, илэг, ходоод, бөөр тий, таван цул юу гэдгийг тий, дотор систем метаболизм ингээд цогт хямралд орчихсон заяа. Дэлхийд бид нар зүрх судасны өвчин, цус харвалт, ходоодны хавдар тий нэг номер штэ дэлхий нэг номер болцсон заяа уучлаарай. Энэ юунаас болоод байгаа? Монгол ядуугаас болоод байгаа юм. Үгүй байхгүй юу? Үгүй штэ. Зүгээр л энэ хяналтгүй бид нар өөрсдөө хаанг ямар ч хяналт шалгалт байхгүй те ингээд нэг үйлдвэрлэл бүтээгдэхүүн хэрэл үндэсний үйлдвэрлэгээ буушит юм яриад. Уучлаарай би 10-70 орноор явсан хөөе. Болдгийм байлээ. Эрүүл бүтээгдэхүүнийг те нэмэлт сахар бага хэрэглээд орц багтаагаар те маш хямдхнаар хийгээд арт иргэдэнтэй туранхай, эрүүл те сайхан амьдрал болдгийн заяа. Одоо зүгээр шаард. Одоо зүгээр өөр хүүхдийн төлөө одоо бид нар өнгөрсөн байлгасан энэ дараачийн өөр хүүхэдтэй тэрнийхээ ач холбогчийн төлөө бид нар өнөөдрөөс шаардна заяа. Энэ үйлдвэрлэл дээр хяналт тавь те бид нар би улс төрийг оруул гэж хэлж байгаа юм биш заяа. Бид нар өөрсдөө язж хянах хэрэгтэй. Өөрсдөө шаардах хэрэгтэй. Бойкот хийх хэрэгтэй. Бид нар өөрсдөө арчаагүй байна заяа. За. Итгэхийн стрессмэргүй те уучлаарай. Гэтэ энийг би ярих хэрэгтэй учраас ярьж байгаа шүү. За баярлалаа. Лоремэнд сонсогдож байна уу? За гинт лайв хийхээр шийдчихлээ. Хэдэн бүтээгдэхүүнүүд нь харагдаад болсонгүй. За явагдсан да. Би энэ ингээд тэнд явж байгаа тиймэрхүү ойн тасархай ч юм уу гоё газар болоод сууч хайгуу дуртай. Кофего чанжуун, хоолунд хайдна. За кофе гэж утсан. Тэгтээ боллоо шууд гол юм ярьчаад араас нь 50 сууя тий. За өнөөдөр загас нэгдүгээр загас ярих юм. Хай. Загас нөгөө шапрод, килка бидний мэддэг нөгөө тий. Орос, Беларусь, Оросын хуучин зөвлөлтийн задар савндаас ирдэг бүтээгдэхүүнүүд байна. Зөвхөн идэрч биш л дээ. Гэхдээ төстэй бүтээгдэхүүнүүд олон байна. За энэ орчин ерөөд адилхан юм лээ. Сүүлүүдийг харагдаг болоод байгаа нь Rika Gold гэдэг fried sprats тэ томатны саустай гэж байгаа юм л та. Нөгөө бидний илдэр килк маань баггүй.
Ер нь бол орчууд нь адилхан юм билээ. Гой брэндтэй болоо те гой савлгаа гэдэг нэг алгаа байхгүй л та. За шууд яриа. Айгу энгийнэр бол за орц нь юу вэ те? Stratos загас wheat meal гэж байгаа. Тэ? Үр тарианы хоол гэсэн үг те. Үр тариаг боловсруулсан тийм нэг юм шахаж чинь те. Дахин боловсруулсан rapeseed тос, rapeseed oil гэдэг байгаа юм те. Нөгөө үр тарианы тос ч. Гэтэ үр тариа гэхээсээ юм чинь зүгээр л үрний тос байхгүй да. Ер нь бүх үрний тосонд нэг л ижлэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр үйлдвэрийн аргаар халаах, хөргөх тийм ээ, шахах, өндөр даралтанд оруулах гэх мэт маш олон химийн одоо аргаар процессор тэр бүтээгдэхүүнийг өөрчлөөд бүтээгдэхүүн чижтэй тий тэр орцыг маш их өөрчлөлтөнд оруулаад тус олон хурах процесс юм баггүй да. Тэгээ энэний хувьд яаж байгаа гэхээр бүр дахин боловсруулсан гэж байгаа. Эхлээд тэр чинь энэ хатуу үр тариа гэдэг юмнаас ч угаасаа тос гарахгүй, органикаар гарах боломжгүй тийм үү. За тэрийг үйлдвэрийн аргаар тосуулах нэ. Дахиад үлдэгдэл гарна тийм үү. Одоо угаасаа хог хаягдл болж байгаа илүү гараад байгаа тэр үрээ нэгдүгээрт те мөнгө олох гээд нэг илүү те үйлдвэрт аваачаад тосуулгачих нэ. За дахиад тэрнийхээ үлдэгдлийг аваачаад refine буюу дахин боловсруулсан тосуулгаж гарах нэ. За тэр маань нөгөө килка эднэрээ элдвийн нөгөө муу загснууд ч юм бол ордог байх нэ. За энэ тохиолдолд яаж орж ийнэ гэхээр 62.5% гэж байгаа. Одоо 100 г байвал 62.5 г нь wheat meal, дахин боловсруулсан rapeseed oil, Stratos fish буюу Stratos загстай шопротны загс. За үлдсэн юу ах нэ? Томатны саус гэж байна. Зүгээр томат биш шүү те. Тэгж буруу ойлгож болохгүй. Томатны саусанд юу орж ийн вэ? Ус. За томатны пейст те. Нухшилсан. Гэхдээ томатны пейст нэг асуудал байгаа. Энэ ямар чанартай хаанаас үйлдвэрсэн ямар томатын ямар помидороор хийгээд байгаа жинхэнэ помидор ч юм уу те. Эсвэл зүгээр хаягдл помидороор хийдэг юм уу? Хальсаар нь хийдэг юм уу? Мэдгүй. Энэ зүгээр мэдэх боломжгүй. Гадаадд явж байгаа тийм гадныхан бол энэ дээр ямар улс нутаг хаанаас үйлдвэрсэн тэрмийн тодорхой бичнэ шүү дээ те. Ядаж тиймэрхүү арай нэг эрүүл ямиг авах бодно. Энэ тохиолдолд ямар ч тийм боломж байхгүй те. Тэгэхээр орж байгаа нэгдүгээр томатны энэ помидорны чанар бол одоо яриад хэрэггүй авах юм байхгүй нь бол тодорхой байхгүй да. За тэгээд нөгөө сахарч орж байгаа. Дахиад refined rapeseed oil заяа. Дахиад rapeseed дахин боловсруулсан тос. Ингээ хоёрод орчиж. За энэ маань яах нь үлдсэн байх нэ. За нэмээд биш дээ. За мэдээж нөгөө давс onion powder, acid-ууд те нөгөө тогтворжуулахын тулд ground spice-ууд, pepper, coriander, bay leaf энэ төр. За яг ийм амтлагчуд окей те. Тэгээ яг нэг дунджаар 9 г-ын сахартай гэж. Энэ сахар нь тийм асуудал биш ээ. 100 г, 90 г-ын сахар яг хаяа хэрэглэдэг окей. Тосонд нь хамгийн их асуудал байгаа. Хямдхан байлгахын тулд тийм ээ энэ бүтээгдэхүүн чинь массаар нь үйлдвэрлэхийн тулд ер нь бол vegetable oil энэ элдвийн үрийн тоснуудыг ашигладаг юм аа. Үрийн тосыг багийн хүн өөрөө сонгож эрүүл мэндэ бодож авдаг тохиолдол тоховроо. За ингээ бүтээгдэхүүний үнийг хямд байлгахтай хаягдлаа дахин боловсруулах хэлбэрээр ингээд ашиглаад ихэхдээ загсан толдог юм аа. Бүх загс биш шүү те. Ихэнх бүтээгдэхүүнд бидний дэлгүүрт харж байгаа их бүтээгдэхүүн. Энэ мэдээж бидний сонголттой холбоотой. Бид өөрсдөө мэдлэгтэй мэдээлэлтэй байна уу гэдэгтэй мэдээж холбоотой. Тийм ээ. Гэхдээ энэ Орос бүтээгдэхүүн дээр орчуулга хаана байна, анхааруул хаана байна, зөв маркетинг те тодорхой маркетинг хаана байна гэдэг дээр бол бодмоор байна. За хоёрдугаарт шопродо гэж ярьчөө те. За бидний нэг хамгийн их мэддэг шпрод шүү дээ. Би ч иддэг байсан, энийг ч иддэг байсан те. Хэдэн жилийн өмнө бол тодорхой хэмжээнд иддэг байсан. За бас адилхан. Яаж юм те? Herring загс орж байгаа юм. За rapeseed oil 31% шүү те. 100 г-д 31 г-ын үрийн дахин боловсруулсан тос орж байна. Давс 19%. За иймэрхүү маягтай. За яг энийг бодвол те орчин тоо арай цөөн боловч адилхан л үрийн тос. За Оросд тэгээд хаанаас ямар хогоор хийж байгааг бол би мэдэхгүй. Тэг төсөөлөд бодохгүй те. За сүүлд нэг шинэ бүтээгдэхүүн олж авсан. Энэ саяхнаас зарагч эхэлж байгаа юм шиг үлээ. Яг нүдэн тусаад эхэлсэн саяхнаас. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ нөгөө харангуут аюу гоё юм vegan mask гэж байгаа байхгүй те. Вегнуудад зориулсан масл гэж ойлгохоор аюу гоё моливын зурагтай. Нөгөө чинь Оросууд чинь манайхан чинь хүн хуурахтай амар сайн штэ те. Гэтэ энэ чинь 4 төрлийн тос гэж байгаа байхгүй. За. Тэгээ нөгөө GMO биш энэ төр гэх нэг хөөх юм битцэн те. Харангуут нэг гоё органик харагдах гэдэг штэ. За энд юу орж ийнэ? 4 төрлийн тосоо гэж байгаа. Тийм ээ. За vegetable oil уу да. За энд юу орох нь вэ? За ратгай.
За нөгөө нэг юу нэ рапсын тосч орох нэ. Өөр юу вэ? Чөтө бичсэн. Энэ байна. Олив. Сич таан бичсэн байсан бэ. Энэ. Оливын тос, grape, тэ. Нөгөө жимсний тос, corn oil, тэ. Эрдэнэ шишин тос. За тэгээ наран цэцгийн үрийн тос. За эдрийн 3 нь бол ер нь бол үрийн тосоо, тийм ээ. 4 тосны. За тэгээ энэ дээр ямар хэмжээтэй ямар орцтой орсон бөө мэд, тэ. Оливын тос гэж байгаа. Гэхдээ мэдээж оливын тосны чанар энэ дээр зүгээр олив гэсэн бодоход нэг олигтой биш нь бол тодорхой шүү дээ, тэ. За тэгээ бүр багал орсон байлгүй дээ. Тэгээ grape corn. За хамгийн гол асуудалтай нь бол илүү sunflower oil. Ер нь ингээд хог хаягдлаараа иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг хямдхан байлгахад болдог юм. Энийн үнэ нь 3100 юм блэ. Тэгээ бодоод үзэлтэй те. Цэцгийн тос ямар үнэтэй байдаг вүлээ? Энэ тос 3900 илүү тэр хавцаа байна. Тэгэхээр яг нь үйлдвэрлэж байгаа, импортлж байгаа, тээвэрлэж байгаа ашигын маржинаа нэмэхээр 1000-аас 2000 төгрөгөөр нэг юм тос бүтэж штэ. Тос биш. За тос хэд хэцүү дээ заа уучлаарай. За тэгээд ийм авчдаг өөрсдийгөө нэг хорлоод яах вэ? За хаяа бол яах вэ? Тэгтээ ингээд ихэнх хүнд бол энэ бол элдв реакцууд өгн асуудлууд үүсгдэг те тархалт нь нөлөөлдөг, эрүүл мэндэд муутгадаг те. За тэгээ нэг омега 6 9 гэж рекламцсан байлаа шүү. Тэр би фэйсбүүкээр харсан заа. Омега 6 биш те. Угаасаа үрийн тос байтугай бүх төрлийн өөхтэй мах, өөхгүй ч мах те. Ер нь ингээд махан бүтээгдэхүүн, тоснууд, тийм ээ, үр, самар бүгдэнд омега 6 байдгийг. Омега 6 чинь яг нь омега 3, 6, 9, 10, 11, 12 юу гэдэг нь олон янзын омега байгаа. Эдгээр чинь ингээд харьцаан чухал байхгүй юу? Ойлгож байна. Хүний биеийг эрүүл байлгахын тулд эдгээр чинь тодорхой харьцаанд оршдог. Омега 6 бидэр тэгтээд байгаамаа. За яг омега 9 бол окей, харьцангуй асуудал үүсгэдэг. Гол хамгийн ихтэй энэ судасны хатуурал, судасны зузаарл, тийм ээ, судасанд нөгөө наалддаг элдэв юмны асуудалтай. За тэр элдэв юм гэж байгаа нь цаанаа үндэ бол яг тос шихгүй тэр хуургасан тэр дотоод oxidized тийм тоснууд байдгийн тийм. Ер нь бол юм хүний бие шингэхгүй дахин босруулж чадахгүй байгаа илүүдл хогнууд бол хүний цусны ханд очиж те ханы завсар тийм бас өөр элементүүд байгаа. Эдгэрт очиж наалддаг юм аа. Энийн гол суурьны нэг нь бол омега 6 ихтэх асуудал байгаа даа. Заа. Энэ LDL, HDL-ийн харьцаа нэг холестеролын харьцаатай шууд холбоотой. За би хитрхийн ингээд деталь орохгүй. Тусыг бол бүр тусдан дэлгэнгүй ярина. За тэгэхээр ерөнхийдөө дахин босруулсан 2 дахин босруулсан үрийн тосоо гэж ойлгочих те. За дараагийнх нь дутуу ярьсан уучлаарай. Тэгээ ойлгомжтой нөгөө vegetable oil, за протеин, сахар, emulsifier, нөгөө соён лецитин, тэ. За тэгээ нэмэлт амтлагчуд гэж байгаа. Ямар амтлагч юм бөө мэд. За иймэрхүү юмнууд ордог байх нэ. За өнөөдөр богинохын ярина. Өнөөдөр жоохон ажилтаа болчлоо. За тэгээд нэг ганц хоёр асуусан хүмүүс байсан. Тосон дээр ярьж ин л да. За энэ тосыг яаж орлуулах вэ? Минь 3900 яг үнэхээр мөнгө байхгүй ингээд тос хэрэг болоод хямдхан авлаа гэж надад тайлбарж магадгүй заа. Уучлаарай. Сонголт хизээд байдаг юм аа. Энэ бид нар өөрсдөө мэдлэгтэй, өөрсдөө мэдээлэлтэй сонголт яаж хийх вэ гэдгийг ойлгосон л байх хэрэгтэй. Инээс илүү ямар тос байж болох вэ? Хамгийн энгийн, хамгийн хямдхан нь юу вэ? Тэ бодоод үзтээ. Малын тос. Тэ гахаа өөх ширгээж болж гин, сүүлний өөх ширгээж болж гин. Тэгвэл малын арай харьцангуй эрүүл малны те махыг зүгээр ширгээгээд тус гаргаад авчулна шүү дээ. 3900-аас л авахгүй бах те. Би өөрөөсөө хэрэгэлдэг болохоор сайн мэдээд байна л да. Тэгэхээр тосыг харьцангуй эрүүл байлгах боломжтой. Ядаж малын те saturated fat-а хэрэглэсэн дээрээ ийм үл бүтэх тодорхойгүй те олон дахин үйлдвэрлэлийн дамжлагаар орцсон энэ мэтийн бүтээгдэхүүн авснаас бол дээр юм аа. Мэдээж ганц 2 удаа хэрэглээд та нар өгчихгүй асуудал орчихгүй те. Гэхдээ урт хугацаанд бидний бие одоо бие систем дотор эрхтний те метаболизм энэ ингээд олон эрхтний системийн тогтолцоо маань доголдолт ингээд урт хугацаанд ордог юм аа. Ялангуяа нас явахаар метаболизм ундаг юм аа. Тэгэхээр элдв хашлууд үүсдгийн иймэрхүү муу тоснууд бидний зүрх нөгөө дотор эрхтэн те зүрх судасны асуудал энэ бүхэн шууд холбоотой шулуурхан хэлээ. Дэлгэнгүүг нь тусдаа би ярина. За ламаа орлуулах дээр зинлээ асуусан. За тэн дээр хамгийн энгийн жишээ би нэг заавал хэрэглэж байгаа юм биш үү заа. Хэрэглэхгүй бол сайн байна. Ойлгож байна уу? Гэхдээ яг уу ядаж Японы Kagome байдаг. Энэ яг уу ядаж нөгөө нэмэлтээр нөөшлөгч тийм ээ сахар амтлагч бол ордоггүй. Нэг 20 30 төрлийн ногоо жимсийг те. За тасарчлаа гэж бод.
Жог интернет унаад шуучлаарай за. За дахиад хэлье. Энэ Kagome зүгээр нэг л төрлөн зөвхөн энийг гэж байгаа юм биш шүү. За. Энэ гэхдээ ядаж 70% ногооны жуус, 30% жимсний жуус. За яг тийм шингэн биш, харьцангуйгаа айгу. Гэхдээ болж игэл зүгээр жимсээр ногоогоор нь идэх эсвэл өөртөө тэрийгэ нөгөө ботлагчаар найруулад шейк хийгээд уучвал бүр сайн байна. Окей. За энэ яг зүгээр нэг л орлуулж болох хаяа хэрглэж болох жишээ шүү. За. За өнөөдрийн хувьд ажилтаа болохоор ингээд дуусгая. Та нар маань асуултууд байвал үлдээчээрээ. Тэгээ ялангуяа одоо удахгүй 20k өрөх юм шиг байлаа. Дагагчид намайг үздэг хүмүүсийн тоо. Тэгэхээр тэрийг хүрэхээр би яг тосон дээр илүү системтэй тодорхой ярьж өгнө. Баярлаа. За энэ талах ялангуяа талхны орц. За ер нь боловсон бүтээгдэхүүний орцсон дээр байгаа асуудлууд байна. Дээрээс нь хэдүүлээ нэг өмнө тос ярнгээ би зөндөө хэлжсэн. Тэгээд тосныхоо бас зарим нэг хэсгээс нь яри хансаа ханаагүй тос трансфат тийм. Эдгээр дээр ямар тохиромжлууд үүсээд байна, жишээлх нь юу болоод байна те. Энэ дээр бас ярмаар байна. За айгүй энгийн юмнаас эхлэе те хэдүүлээ. Өдөр болгон бидний хэрэгэлдэг хин хүмүүс хэрэглээд байгаа юм. Би бол хэрэглэдэг үү те. Хад байгаа те. Манай гээд бол сая хэрэглэн. Хатар талах гэж юу юм бэ? Оцсон. Буудан гол BG075 цагаандаас те талхны хэсэгч, хуурай хэсэгч гэсэн үг те. Яг вэ. Бөөлөх. За ийм л орцтой байдаг тийм үү? За цагаан гурилаа буюугийн 075 буюу цагаан гурил. За дараа. За манайхаа сүүл үед их авдаг болоод байгаа тийм. За зөвхөн далах хэрвш олон гал байгаа тийм. Олон үртэй гинүү. За хар далах гинүү. Одоо бүхэл үрч гинүү тийм. Хөх тариач гинүү. Одоо ингээд аягүй олон янз байгаа шүү дээ тийм. За эдгээр маань их их тохиолдолд яадаг вэ? Ялангуяа юм уу зүсчихсэн. Нэг 2000-аас 3000 орн байгаад байдаг шүү дээ. За миний үнэчтэй хэлсэн байна. Хагас ойр даваагүй марччих. За миний орцны юу вэ? Буудан гурал, цагаан гурал, хөх тарианы гурал, нандцгийн үр, соёолж, гүнжний үр, нэвс, цагаан давс, элсэн чихэр, ургамлын дос, талхны эсрэг, чанаржуулагч, цэвэр ус. За энэ дээр миний зүгээс бол асуудалтай гэж хэлэх гээд байгаа юм нэг. Нэгдүгээрт ургамлын дос. За ургамлын дос их их тохиолдолд хямдхан тийм ээ мэдээж үйлдвэрийн зардлаа бодоод хамгийн хямдхан ургамлын үрийн тос юм аа. Тийм ээ. Ургамалд өөрт нь их тохиолдолд тос байхгүй. За яг хуу тостой ургамал цөөнхөн бий. Гэтэ ургамлын үрнээс дандаа гаргаж явнаа. Тэгээ ялангуяа ургамлын тос гээд рапс гэдэг юм одоо ямар тос гэдгийг бүр тодорхой бичээгүй бүр осолтой. За энэ бол ингээд ургамлын тос нэгдүүл хийчих юмаа. За хоёрдугаарт ингээд хүн эрүүл мэндэ бодоод харьцангуй хардл авч байгаа штэ. Тэгдэг байлгүй дээ та нар те. Бэлсэн тэгдэл байсан. За нэг арай те. Юу гэх юм. Магадгүй сахартай уул талах хэрэггүй шүү гэхдээ те. Жогон жин ихтэй ч юм уу тийм ээ сахарын асуудалтай сахарын донтолтой хүмүүс яах нь хаар талах юм уу бүхэл өрн талах гэж энэ нэрийг уншаад авч байгаа шүү дээ тийм ээ олон өөртөө ургац гэж байгаа юм. Тэгэл энэ чинь цагаан талах нөгөө цагаан талах буюу харахад бор харахад хаад энэ өнгийг бол ямар ч аргаар оруулж болно тийм ээ нэмэлтүүдээр хийж болно. За энэ дээр нэмэлт хийгүйс найдаж байна. Гэхдээ бодлоо 90-95% цагаан гурил хийчээд үлдсэн хаар талахын үйл ямар хэрэгтэй. Тэр 5% зөрүү тийм том юм уу? Бидний эрүүл мэнд хүний бид өгж байгаа те хэрглэж байгаа тусан шингэж байгаа ходоодоор шингэж байгаа ходоод 12 нуглаа гэцээр ороод тийм ээ шимэгдээд боловсруулагдаад явж байгаа тийм үү? За тэгээд дээрэс нь хэлэхэд бол за одоо энийг харъя л та тийм нүүрс ус нь 59 г 100 г-т тийм ээ? За ямар хэмжээтэй нөгөө буудан гурил нөгөө хөхтөрийн гурил нь олон төрлийн гурил нь яг ямар хэмжээтэй ороод байгаа мэдэхгүй. Мэд боломж байхгүй. За нэгдүгээр энийг бичдэг болчоо чи. Бичдэггүй бол битгий аваач. Бичихгүй байна гэдэг чинь мэдээж чи айлгуур хямдхан хялбар байдлаар л өнгө оруулаад харахад хардл болгоод л танаас зарахыг л бодно шүү дээ. Тэгээд хамгийн том асуудал нь сахар нэмчихэж байгаа. Энэ цаанах чи яг нэмэлт сахарг байхгүй юу? Адилхан нүүрс усалтай. Тэ? Тэгэхээр дисаккарид буюу тийм ээ глюкоз фруктоз хэрэгтэй олсон энэ өөр сахарч гэж магадгүй тийм фруктоз одоо нэг шингэнж гэж магадгүй мэдэхгүй. Тэгээ энэ ингээд сахар цагаан сахарыг бэлэн сахарыг холохоор юу болох вэ? Тэ? За энэ яг 4 г гэж 100 г 4 г. За энэ 200 г талахад 8 г сахар нэмээд авчихна. Энд байгаа нүүрс ус дээр нэмээд шүү. Ядаж яг нэг сайн биш ч гэсэн тийм ээ. Үр тарианы нүүрс ус бол хүний бид сахар болж л глюкоз болж хүний бид шимэгдэж цуснд орж цусаар дамжин эд эсэнд шимэгдэж байгаа. Эдээс тэрийг энерги болгож авдаг. Тийм үү? Айлхуур тэрийг хэдүүлээ эрүүл мэндэд анхаарч тэрийг баг байлгахыг тэрийг удаан шингээхийг тийм ээ айлхуур комплекс буюу эрүүл хүнснээс тийм ээ
нүүрс усыг багаар аваад урт хугацаанд шингээж эрүүл мэндэд арай эрүүл байхыг хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэмэлт сахар ингээд давхар орчхоор ямар ялгаа вэ? Бараг энэ цагаан талхч би юу илүү хүчлэх гэдэг байгаа байхгүй юу? Хайцсан уугаар шүү. Бол зүгээр би бол талх хэрэглэхийг бодвол шаардлагач байдаггүй. Тэгээ хэрэглэж болно. Битгий хэрэглэгээгүй. Жишээ нь хүн болгоны боломж, амьдралын нөхцөл байдал тийм ээ. Хөвшил өөр шууд хасч болохгүй. Хэрэгэл. Гэхдээ юу хэрэглэж байгааг ойлгох хэрэгтэй. Бодолцох хэрэгтэй. Тэгээд энэ дэргийн юм хэдүүлээ шаардмаар байна. Ойлгож байна. Одоо чи яаж энийг би яга худлаа буюу худ маркетинг гэж хэлээд байгаа гэж. За харахад цагаан учраас за энийг муу гэдтэй зарим нэг тийм хүмүүс эрүүл мэндэд анхаарал авах болчихж байна. За одоо нөгөө үйлдвэрийн инженерүүд ч юм уу те нөгөө үйлдвэрт ажилладаг маркетинг хүмүүс ч ярина шүү дээ. За одоо яах вэ? Хардлах зарнаа. Хөх тарианы талах зарнаа. Тэгээ эмтхан байхгүй болохгүй. Авахгүй шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр яг нь амьдралын боломжгүй ч юм уу те за боломжгүй ч хинашин те. Айлгоор хямд бараа хайж байгаа хүнд энийг сонгоно. За энийг уншихгүй. Сахарын ч харахгүй тийм ээ. Нэмэлтээр тэр одоо ургамлын тосыг ч харахгүй. Ургамлын сайн уу муу юугаа ч их нь мэдэхгүй л явчихна. Тийм ээ. За. Я худалдааны талбарцаг авдаггүй, гэртэл далхаа барьж иддэг. Окей. Гэтэ тэгдэг хүн маш цөөхөн байхгүй юу? Тэ? Сайн байна. Гэтэ тийм хүн маш цөөхөн. За наацхан ингэ төрөгдөл байна. За одоо ингэж байгаа. Би ихнийхтэй аюул туулч авдаг гэсэн мэдгүй байсан байхгүй. Энэ нөгөө френч багет ч тийм. Аюул гоё нэртэй, гоё маркетинг ямар гоё юм те. Яг нөгөө френчийн алдарт одоо Францын алдарт багтыг өөрөөгөө аюул френч багет гэж нэрлээд тэр өгдөг байхгүй. Чацгуудад 3000 хэдэн зөөлөө 3800 байна шүү дээ. Тэгээ овцыг хараа заа яг энэ гоё юм те. Аюу гоё шүү дээ те. Амт мартны янзын. За тэгсэн яаж амт оруулдаг байна. Буудаан урал BG 075 055 075 буюу бор урал цагаан урал хоёул орчиж байгаа. Боромжтой болох бай та. Мэдээж ихэн цагаан урал байгаа шүү дээ хэмжээгээ бичээгүй. Маргарин орж байгаа. За яг хамгийн амар. Энэ хоёроос асуудалтай болж тарах гэдэг шүү дээ. Саяны хоёроос асуудалтай. Илүү үнэтэй илүү гоё харган гоё маркетинг брэндтэй талах чиглэлийн талах байна. Зөвхөн талах чиглэлийн болж байгаа биш жишээд авч байгаа. За яг. Одоо яриа л да маргарин талхны хэсэгч нундаг саримс талхны чанаржуулагч ян шүү гэж байгаа. Окей. Тэгэхээр энэ бол энгийн чанаас хүртээ ялгаа авах. Тэгээ нэг саримс юм уу ян шүү байснаа тэрийг амар ашигт болсноос өвчиж байгаа байхгүй юу? Тэгээ sorry уучлаарай энэ нэг жоохон саримс зэнөө жоохон ян шүү ийгээ те өчгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн болчихгүй. Үр тариа бол боловсруулсан бүтээгдэхүүн тийм ээ энийг хэмжээгээд харуулж биеийнхээ эрүүл мэнд тийм ээ нөхцөл байдал дотор эдгэрхтэн системдээ тааруулж хэдүүлээ хэрэглэнэ. Хэрэглэхгүй ч үж болно. Окей. Цаашаа. За маргарин гэж юу вэ? За одоо хоёул тос ярина. Маргарин гэж юу вэ? За энэ ч одоо 20 дугаар 100, 21 дугаар 100-д те ингээд үйлдвэрийн маргаринууд маш их гардаг байсан. Гэхдээ 1950-60-аад оноос өмнө болохоор ихэнхдээ маргариныг малаас гаргадаг байсан. Уус үйлдвэрлэлийн технологи хангалттай хөгжөөгөө хийсвэр хийх арга олоогүй байсан. Нөгөө трансфат гэдэг харьцангуй бага байсан юм. За яасан байх нь вэ? Тэгээ малын аргаар гаргасныгаа маргарин маасал те цөцгийн тос гэдэг ингээ аягүй олон янзаар нэлээд байгаа. Орсоор бол маргарин ч гэдэг маасалч гэдэг байгаа те. Одоо бол ингээ их ялгахтай болсон. Маасалгууд бид цөцгийн тос гэж ойлгох гэдэг бас тийм биш болц те. Вег маасалч гэх шиг. Тэгэл 100% органик маасал гэснэ. Малын гаралтай маш бага орцтой эсвэл ингээд огт орцгүй байх жишээ. За саяных тийм маргарин ихтэй юу илэрхийлдэг вэ? Ялангуяа 1950-60-аад оноос хойш ялангуяа бүр 80-аад оноос хойш маргарин ихтэй трансфат болчихсон. Трансфат гэж юу вэ? Трансфат бол зүгээр одоо ихэнхдээ үрийн тосыг хансан тос уу малын тосыг үрийн тостой хамт хэрэглэдэг. Эсвэл зүгээр дан үрийн тос хэрэглэнэ, тийм ээ. Тэгээ ямар нэгэн төрлийн үрийн байгалийн бос тосыг аваад тэр чи одоо яг нөгөө чи нэгдүгээрт үрийн тосыг гаргахад яадаг вүлээ? Тэр чи ингээд үйлдвэрт аваачаад, тийм ээ. Нэгдүгээрт химийн процесс оруулаад за hydrogenation гэж байгаа. Тэр нь бол трансфат болж сүүлийн процесс. За тэрнээс өмнө заяа. Detoxification буюу те юу гэдэг вэ? За ямар ч гэсэн санаа нь бол энэ заяа. Тэрийг нэгдүгээрт тийм ээ тос болгон хувирганаа. Хатуу тэр бодисыг тос болгон хувиргаад дахиад яах нь нэрээд тэгээд өндөр градуст тийм ээ мууддаггүй буюу харахад мууддаггүй өнгө нь хуурдаггүй тийм ээ хөрөгчин татгалсан ч яадгүй ерөнхий нөгөө бүтцийн хэлбэр нь тийм ээ хатуу бүхэл хэмжээнд ордоггүй ямар ч өөрчлөлт байхгүй бүгдээрээ шар өнгөтэй өөрөлд хүн таалагдахгүй шар өнгийн хүн юу гэж ойлгодог вэ гэдэг чинь тостой тийм байгалийн тостой хүмүүс хоолбож ойлгодог байхгүй юу тос шар өнгөтэй гэдэг угаасаа хүний таалагдсан орцсон байдаг учраас хамгийн зохимжтой өнгийг оруулаад хөлдөхгүй хайлахгүй тийм ээ ийм шингийн хэлбэрт оруулчихж байгаа маа.
За трансфат юу болох нь те? Малын тустай холсон чөлгийн холиогоо чиж болно. За partially hydrogenated буюу full hydrogenation гэж хоёр байгаа. Hydrogenation гэдэг нь юу вэ гэхээр зүгээр хидрогены атом байгаа шүү дээ. Одоо тэр атомыг л нэмээд өгч байгаа. Хими аргаар. Тэгж нэмэхээр юу болдог вэ? Нөгөө шингэн тосч чинь угаасаа 2-3 дахин ингээд үйлдвэрлэлийн процессд ороод тийм ээ хийсвэр тос болсон юм чи аваачаад яг нь дахиж уусруулад hydrogenation хийгээд энэ full бүтэн болон хагас гэж ярьж байгаа. Хагас нь бүр аюултай. Сүүлийн судалгаагаар илүү гараад байгаа. За тэрийг яг нь тэр hydrogenation гэдэг процессд оруулаад бүхэл болгочихж байгаа. Харахад нөгөө нэг цэцгийн тос шиг. Тэ шаранготой өнгө оруулан давхар. Тэ улбар шарч юм гоё өнгөтэй харахад цэцгийн тос шиг. За энийг маргарин гэдэг хамаа. Ихэнх нь шүү. Бүгд биш. Гэхдээ маргариныг хараад 90-95% та энэ бол трансфата гэж хэлж болно. Манайд энийг хоригдсон үйл байхгүй. Өндөр хөгжилтэй Европын орнууд Америкт бол 120-той. Тийм ээ? Шинээр үйлдвэрлэхийг бүр тас хойсон. За, ийм юм бид нар яг нь юу гоё үнэтэй сайхан гэж бодоод байдаг. Гоё тавхандаа холиод нь шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр орцсон харын нөхтөө яг л би дахин хэлээд байгаа юм шиг. Орцсон харын хоёрдугаар энэ наацхан трансфат тийм ээ? Hydrogenated буюу давхар бүр ингээд олон дахин боловсруулсан энэ тоснуудаа хориглооч ээ. Хориглохын шаардаач ээ. Үйлдвэрүүдээ шаад хоёрдугаар энийг бол би улсын хэмжээнд энэ бол хоригсдол гэж харж байна. Яг л бид одоо яг нэг давталж явахтай өргөм магтахад талх чихрийн ихэнх боогнууд сүүлийн шин гарч байгаа боогнууд маргарин буюу орс масл хэрэглэхгүйгээр харьцангуй нөгөө далдуу модны тос гэдэг. Тэрийг хэрэглэдэг болсон мөлий. Тэр яг ядаж трансфатас дээр Америкт бол илүү хэрэглэдэг. Яг бол хямдхан мөртлөө масаар тариалж болдог урамлаас тийм ээ. Урамлын яг өөрт нь байдаг нэг төрлийн жимсний модноос гаргаж авдаг яг харьцангуй эрүүл тос байхгүй юу? Трансфатас хамаагүй дээр үйлдвэрийн процесс бага ордог ихэнхдээ. За энэ далдуу модны тосыг бол сүүлийн харьцангуй илүү гайгүй компанид хэрэгжилж байна. Гэхдээ талх чихэрч сайн адилхан зарим боов талах ингээ юмнуудаа залгуур ойлгомжтой энэ ч одоо талхтэр үүсдэг. Тэгээд тачи мачиг брэндүүд үүсдэг. Ингээд харахад гайгүй энэ бүтээгдэхүүнүүдэд трансфат маргарин холиод байна. Эсвэл орс масл гэдэг норондор. Тэгээд дээрээс нь шүү дээ маргарин гэж үтж байгаа, масл гэж үтж байгаа. Масл орчуулгыг тослогддог утгатай. Хэрэгтэй орсоос авдаг. Тийм ээ? Бүүндж авж байгаа. Тэрний хольц тийм ээ чаны баталгаа мууц муудаагүй хинч мэдэхгүй. Яг тэр нэг юм ойлгоно нөхдөв. Тэр үр тарианаас гаргаж байгаа эсвэл тийм энэ нөгөө трансфат болгож байгаа маргагийн бүтээж байгаа процесс юу гэхээр орцсон муудсан байна уу, муудаагүй байна уу, хүний бие шингэдэггүй юу падли байхгүй. Олон жил муудсан шин байж болно. Тэрийг яг үйлдвэрийн процессор нөгөө муудсан амтыг авч хаяад, муудсан үнэрийг авч хаяад нэг ижил өнгөтэй, нэг ижил тийм ээ. Тэр хэмжээтэй ижлэх нь одоо ингээд шингэн болгоод бид нар зардаг байхгүй да. Тэгэхээр мэдээж бүх брэнд биш л дээ, харьцангуй чанартай, арай гайгүй орцтой байгаа боловч зарчмынуудыг бүгд л үр тарианаас гаргаж байгаа тос. Гаргаж байгаа ч үр тариаг хурган хийж байгаа. Тэгээд үргэлжлүүлэн маргаrin болвол трансфат болоод явж байгаа тос юм аа. За дахинд нэг юм хэлчихье. Энэ араа манайхны маш олон бүтээгдэхүүнээр байдаг. За одоо би энэ хоёр бүтээгдэхүүн харуулсан. Ихээ зүгээр шүү. Энэ хоёрыг бити аваад байгаа. За одоо энэ ингэж байгаа. Илгэний ногш ихгүй, билгийн ногш дуртай. Тэгээд одоо сүүлийн дэлгэр үлдсэн. Яасан гэж бүгдээр адилхан заа. Ихийнх нь заа. За энэ очид агын сонь л дээ. Очид агын харьцангуй гайгүй орцтой байлаа шүү. Гэхдээ нэг асуудал ингэж байна. Орц нь юу вэ? Үхрийн илэг, гахаймах, өөх, давс. Окей, тэг болж байна. Аюу тэрхүү орцтой. Амтлагч. Бусад амтлагч юм амтлагч гэж бичдэг. Амтлагч гэж юу юм? Бүх юм амтлагч шүү дээ. Шээс басаарч амтлагч хийж болно шүү дээ. Шавжаарч амтлагч хийж болно шүү дээ. Сахарч амтлагч шүү дээ. Энэ араа шошгоны стандарт Монголд үйлчлэгдэхгүй эсвэл байдаггүй шалтгаан юу юм заяа. Энэ чинь харьцангуй том компани шүү дээ. Яагаад энэ жижиг юм ингэ засч болтгүй? Эсвэл засахгүй шалтгаан байгаа юм ингэ хаалтах түр гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг нь би нэгэнд авцаа одоо тэгээд хэрэглэхгүй хаяа уучлаарай. Өөрийн эрсдэлд оруулмааргүй байна. За дахиад энэ одоо сүүлийн бирж хэлбэр үйлдвэрлэлд болцсон байлээ. Тэгээд болж шүү дээ. Тэгээд монголчууд ингээд хатаас махаар ингээд бүтээгдэхүүн сайн байна. За дахиад асуудалтай. Орчин юу вэ? Үхрийн дээд зэргийн цул маха, байгалийн жамц давс, хар перц, соус болон бус төрлийн органик амтлагч гэж байна. Соустай дахиад органик амтлагч. Ямар соус? Бүх юм соус шүү дээ. Шингэн төрлийн амтлагч бүгд соус ихгүй юу? Тэгээд соус дахиад органик амтлагч. Органик бол bullshit заа уучлаарай.
Органик 100% байгалийн гаралтай пам бүгдээр л маркетинг. Энийг стандарчуулсан гэдэг энэ органик гэчихэд энийг араас нь шалгаа явуулдаг байгууллага байхгүй заяа. Шалгахч боломжгүй. Тэр ийм нэг зөвхөн худлаа юм нэг нэршилт бол хууртаж амьдрах болоод нэгдүгээр болмоор зүгээр ингээд энд хууртах болий. Тэгээд тухайн болчих дүр юм. Би энийг үйлдвэрлэлд дампуураасаа эсвэл ингээд те муу яваасаа хүсэж байгаа биш байхгүй. Зүгээр шаардчих. Энэ наацхан орцоо зүгээр ингээд те тэнэг хүнд ойлгомжтой орцоо ингээд ойлгомжтой болгочихоо чи. Ялангуяа нэг амтлагч бусад болон амтлагч гэдэг энийг юм гөлөг дөөрүүлж байгаа энэ хогийн юм а болоод өгчээ. Би өөр том сайн дэлгүүрүүд чи ийм асуудал байдаг зэ бүр задгаа бүтээтүүн дээр хүртэл. За шинэ ингэж байгаа түлээж үр дээр би орлоо. Тийм ээ. Орцыг харлаа. За ихэнх байж тээ те. Энэ бейкери гэдэг газар орцоо бичдэггүй шүү. Би тиймээс авдагч хүү орцын шаард асуу. Заавал бичих ёстой. Тийм ээ. За тэгээд яадаг бахна. За масла гэж байгаа. Масла ордог шүү. За ямар масла ордог юм? Чи асуугаад өгөөч би цаашаа асууж байгаа. Президент хэлж байгаа. За яг президент чи ингээд Франц дуулан үйлдвэрлэдэг байх хэвээр. Гэхдээ Орос зарим үйлдвэр байдаг. Холцтой ч байгаа, холцгүй ч байгаа. Мэдэхгүй тэгэхээр. Яг малын гаралтай юм биш юм бүү мэдэх боломжгүй. За ингээд бейкеринүүдээр талхан бүтээгдэхүүн дээр тийм ээ. Транс тосны асуудал, маргарины асуудал, тийм ээ. Hydrogenationд оруулсан тийм ээ давхар боловсруулсан ийм тосны асуудал байна. Дээр нь сахар нэмээд байна. Ямар ч юм шаардлага. За дахиад хэлчихарэ. Энэ хардлагыг ерөнхийдөө бодож байгаа хүмүүс ойлгож байгаа шүү дээ. Хардлага чи харьцангуй цагаалал бодвол тийм юм. Арай гашуундуу амттай тийм ээ. Арай хатуу тийм ээ. Энэ амтны өвчс мэдэгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн ингээд сахар нэмээд цагааллахнаас илүү сахарлаг амттай болгочихж байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү мөнгө төлөөд яаж байгаа эсрэгээр хохироод байгаа байхгүй юу? Ямар ч ялгаа байхгүй амт илүү сахар идэв шүү дээ. Тийм ээ. За дээрэс нь ингэж байгаа. Одоо 1950-д онд шүү дээ. Америк ялангуяа нөгөө энэ нэг одоо нэг буушитинг одоо юу гэдэг юм те чинь нөгөө хоолын гурвалжин гэдэг байгаа шүү дээ. Эрүүл зөв амьдрахад хэрэгтэй гурвалжаан гэдэг пирамид үүсгэсэн байхгүй юу? Тэрийг ерөөдөө барууны орнууд Европод ингээд баг багаар ингээд те чи ингээд худалдаа наймаа ингээд хамтын ажиллагаагаар ингээд түгээгээд явцсан байхгүй юу? Тэгээд яасан гэхээр тэр өдрөөс ганцхан эмч гэдэг нэг л эмч гэсэн үг. Нэг эмчийн заавраар ойлгож байна уу? Энэ ялангуяа тосон дээр заяа. Хансан тосыг чөтгөр болгоцсон байхгүй юу? Одоо сүүлийн харьцангуй ойлгож эхэлж байна. Нөгөө шүү дээ. Одоо сүүлийн ийм нэг юм одоо нэтгэлцээ яваад байгаа. Тэ? Нүүрс ус хансан тос хоёрын аль нь илүү сайн бэ хүний биетэй? За энийг орхий за. Энэ дээр хэрүүл болно заяа. Би бол яг илээ арай хансан тосны буух гэдэг. Тэгсэн зөвхөн хансан тос дангаараа бас супер сайн дээ. Зөвхөн хансан тосоор амьдарч болохгүй. Олон төрлийн хүнсийг зохих төвшөлтөнд хэрэглэх ёстой. За тэгсэн юу болсон байх нь? Ингээ баахан мөнгөтэй сайн тэ бүр бизнесмэнүүд мундаг хүмүүсийг Америктэй хараад ингээ зүгээр ажилтны судалгаа өгдөг чиглэл судалгаа биш. Контрол чиал биш байхгүй юу? Тийм ээ. Бүх юм нь хинаагүй. Зүгээр л ажилтсан байхгүй. Тэгсэн ингээ зүрх судсаар амар өгөөдсөн байхгүй. 1950-60-аад онд Америкт ер нь баруунд тэ зүрх судсыг 31 гэсэн. Манайхтай адилхан. Манайх бол илүү 90-ад оноос хойш байгаа. Зүрх судс тэгээд сахарын асуудал гоцсон өссөн. Энэ баг байгаач бүр 30-40-од оны үед бол байгаагүй шүү дээ. Тэр сумууш дараа архины бус илгэний таргалт гэдэг юм байгаагүй байхгүй юу? Ялангуяа 19-р зуунд 20-р зууны ихээр. Тэгээ байдаг болсон. Огцон өсөж гисэн. За энийг өчиг болох гэдэг улсаас яг нөхдүүд ингээд нэг эмчээр ингээд судалгаа хийлгэсэн байна л да. Нөгөө нөхчиг ажилд харж ирсэн аа. Өө мөнгөтэй гайгүй бол иддэг энэ нөхдүүд чи ингээд ажиглангуудаа үхээд штэ. Яасан мах малын мах идээд байна. Малын өг тос идээд байна гэд. Малын өг тосыг нөгөө гурвалжин зохиохдоо авч хаяад маш бага хэмжээний огт хэрэглэхгүй гэдэг зөвлөмж гаргасан. Энийг нь баш олон сайн эрдэмтэн судлаач мэрэгчлэнүүд эсэргүүцсэн болж бараагүй. Яагаад гэвэл энэ нөгөө талдаа нөгөө нүүрс ус болсоос нүүрсийг үйлдвэрлэдэг, тийм ээ. Үр тариаг үйлдвэрлэдэг, хиймэл тос үйлдвэрлэдэг, тийм ээ. Сахар, тийм ээ, нэмэлт сахар оролцуулан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ том марч нь энэ том бизнесийн, тийм ээ, хэдэн тэрлион доллар үнэлэгдэх энэ том бизнесүүд чинь нийлж байгаа. Энэ гурвалжиг зохиосон байхгүй юу? Ус төрчид зохиосон байхгүй юу? Яг мундаг уулны эрдэм шилжгээний хүмүүстэй эмчнэр ингээд саналаа өгсөн боловч тэр нь барагтаал тусаагүй. Авч хилцээгүй. Яг нь цаана лобби хийж байгаа байхгүй. За, үр тарианыхын идэв орчихъя, тий. Нөгөө хоолны юмд. За, нөгөө сүүнийхтэй дээрээ, тий, сүү, бяцлаг. За, та нар идэв оруулчихъя. Мөнгө аваад ир, тий. Мөнгөөр лоббид штэ. Тэгээ яг сүү бол арай л ирүүл талдаа л да. Гэхдээ л их дүүлж болохгүй. За, тэгээ сүүсүүн бүтээгдэхүүн бүр сүүлд орчихсон. Өмнө орчдаг байхгүй. Өрсөлдөөнд бараагүй.
Тэгээ иймэрхүү буушит тийм ээ. Лобби улс төр орж ирээд энэ шинжлэх ухаан гэдэг юм чи явахгүй байгаа ба. Sorry. Энийг бид нар монголчууд угаасаа л импортлж хэрэглэж байгаа. Импортлохоос гадна үр тариагаар дэлхийд даяар хоолж байгаа. Ялангуяа ядуу улсын зовлон юм л та. Тэгээ яадгүй үр тарианы тэрний цаана яадгүй та мэдээж үр тарианы асар том юм мафи явж байгаа шүү. Монголч ялан гадаад зэл Монсанто энэ төр гэдэг шүү дээ. Бүр бат 2 3 компани улсаас маш их мөнгө төгрөг дэмжлэг авдаг. Тийм ээ? Үнгүй газар авдаг. Бараг газрын ажилтныг бараг үнгүй авч ашигладаг. Яг нь олон нийтийг хоолгох чинь хэм тоолох чинь гэдэг үндэс байгаа байхгүй. Гадаад ч адилхан. Монголд бол яг арай жижиг төвшөнд явж байгаа баг. Тэгээ асар их дэмжлэгээр бидний татврын мөнгөөр амьдэрдэг мөртлөө тэгээ эцсийн дүнд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь ийм чанарын баталгаагүй. Дээрээс нь тийм ээ наацхийн шошгын стандарт барихгүй. Ингээ шатандаа ингээ дампуураа явж байна. За тийм болохоор захих юм орц шошгоо заавал уншаа. Асуудал байвал нийлж ягаад энийг шаардаа. Улс төрийн төвшөнд, шийдвэр гаргагчдын төвшөнд тийм ээ бойкот хийх сурмаар байна. Гадаад яа дөө. За одоо сая ярьж штэ тий. Одоо сүүлийн үед ингээ ойлгоод эхэлсэн. Том судалгаанаас харьцангуй ингээ нээлттэй тавигдаа тийм ээ. Өмнө нь бол дандаа нөгөө том корпорацуудын судалгаанууд чинь төлбөртөө орж ирээд энэ нөгөө жижиг судалгаанууд тийм ээ арай biased биш control trial-уудыг дагдаг байсан байхгүй. Одоо харьцангуй нөгөө мета судалгаанд бий болцсон. Харьцангуй хөлөөмшөр. Угаасаа цаг хугацаа явахаар үнэнд гүйцэгдэг байхгүй. Манайх бол хоцроо яваад 20 30 жилээр. За одоо хөгжилтэй орнууд Европ, Баруун Америк юу хөлөөмширж ирэхэд зүрх судасны өвчин ялангуяа 10 энэ шүү дээ 2018 онд нь шүү дээ. Америкийн зүрхний нийгэм л за. За, saturated fat буюу ер нь улаан мах малын өөх тос дангаараа зүрх судасны өвчин болон тархалт шууд хүрэгдэггүй гэдгийг олон улсын байгууллага хөлөмшөөрсөн шүү. Энийний эсрэг ярьдаг тэр наацхийн тэр сүүлийн 10 жилийн мэдээлэл апдейт хийв нөхдүүд яадаг нөгөө холестериноо ярьдаг нөгөө л малын мах одоо нөгөө чин бүрэн гэдэг дураагүй шүү дээ. Одоо урт тэрийг хүмүүс шеэрлээд л их юм. Аваачаад мах идвэл тийм ээ элэг бөөр өвднөө. Мах идвэл тий цуснд тус өтгөнөө гэдэг дурак юм яриад байгаа. Ямар судалгаа байхгүй, ямар ч үндэслэл байхгүй. Сүүлийн 10-аас 20 жилд угаасаа судалгааг нотлогдсон байхгүй юу? За ийм зэрэг ингээ үл хоцрогдсон ийм нэг юм хөгшин эмчнэрийнхээ одоо үгийг сонсоо явж байна. Одоо яа их вэ те тэр хүмүүс болон дугаа тэгэл улс төр хийгээ явж сайн байгаа те. За өөр асуухан байвал асуугаарай. Миний хувьд бол өнөөдөр нэг хэлэх гэсэн юм аа л хэлсэн. За өөх тос за ялангуяа нөгөө ханаагуудаас хансан тос ингээд задвал өөр зөндөө юм байгаа. Гэхдээ өнөөдөр нэг хитгэн яаж маргагийн ханаагууд хансан тосон дээр ярьчих гэж бодсон. Тосыг өргөжлүүлж ярина бүгдээрээ. За яа. За тэгээ өөрсдөө шаардъя. Өөрсдөө хариуцлагатай бай. Энэ орцыг бас ингээд угаасаа улаан зам худлаа бичсэн байна. Бид нар өөрсдөө анхаарахгүй, эрүүл мэндэд анхаарахгүй ингээд яваад байвал угаасаа л бид нар хурдтай л амьдрын шүү дээ. Тийм үстэй. Бидний бас 50% буруу байгаа байхгүй. Тийм ээ. За одоо харьцангуй ингээд бид нар дуурдаг болж, улс төрийн төвшөнд ямиг анзаардаг болж чинь тийм шудраг бусдаа ярьдаг болж. Одоо өдөр тутмын би ходоод тийм ээ өөрсдөө хижээж байгаа энэ өдөр тутмын үйлсэн дээр яаж анхаарчих. За тэрийг хэдүүлээ шаарддаг бол чи өөрчлөе. Энэ зэргийг хийж чадахгүй бол том хулгай молгой яриад яах юм бэ те. Өдөр тутмын эрүүл мэндэд анхаарч чадахгүй бол хэдүүлээ нэг том асуудал гэж бураад явах те. За малын өөх дотор өөх хэрэг хэдүүл зүгээр вэ гэж байна. Хэрэг гэдэг дээр юм байна. Хүн болгоны хөөр. Тэгээд мах чи өөрөө ирүүл үү. Тэгээд дан аз чинь насаараа мах идээд насаараа өөх идэх гэж байгаа юм биш шүү дээ. Зохистой хэрэглээ. Хэмжээ хязгаар байх ёстой. Олон дахин идэхэ болоо. Орой хоол идэхэ болоо. Тийм ээ. Ойр орхи хөвхэ болоо. Гэтэ энэ ихэнхдээ малын өөх тосноос илүү босруус нь нурсус нэмэлт цаахын донтолт байдаг байхгүй. Энэ донтолт чинь хүний гормон нөлөөлөд, биед нөлөөлөд, тархины код нь нөлөөд ингээд суучдаг учраас бид нар тодорхой цагууд өглөө орой ялангуяа кортизол, стресс үүсэхгүй. Нөгөө донцсон юм хэрэглэх гээд хажуугаар нь өөх махаа сахартай амтлагч нөгөө кетчуп балер юмтай хоол иддэг байхгүй. Тэгэхээр илүүтэй энэ нөгөө нүүрс үсээ донтлыг бууруулад цогцтой хэмжээнд тийм ээ эрүүл юм а цөөн тоонд хангалттай цадах хэмжээнд идэх тухай ойлголт байна. Олон дахин идснээс цөөн удаа чанартай хооллоод их хэмжээнд идэх нь илүү эрүүл хэвгүй. Ходоодыг багаалж болно. За ингээ хадуураад ивэл зөндөө юм байгаа уучлаарай өнөөдөртөө ингээ дуусгая тийм ээ. За манайхан сахарын амтгүй л авахгүй штэ гин. Одоо яах вэ тэгэл өөрөө чи сонголт штэ. Энэ хүмүүс чи мэдлэг мэдээлэл ингээ багасаа аваагүй тийм ээ. Наацх эрүүл мэндийн боловсрол байхгүй. Хаягдцсан. Энэ дээр нь ингээ улс төрчид тийм ээ бизнесүүд тоглоод байна. Өөртөө ингээл тэр мэдлэг мэдээллийг эцэг ихтэй гэр бүлтэй орчин тойронд түгээ өөртөө ойлго наацх юм аа.
Ингээд л өөрчлөлт явна шүү дээ. Чи нэгээс нэг хүнд өөрчлөлтийг өөрөөсөө байхгүй. Яг л миний байдаг зүйл. Хүн өөрчлөлтийг өөрөө өөрчлөгдлөө, эхнэр чинь өөрчлөгдөн, хүүхд чинь баг багаар те, хүүхдүүд чинь гэртээ ингээ хог навш авахгүй, тийм ээ. Яг саний ялсан арай дээр талхаа аваад ингээ өөртөө бариад хэрэглээд байна, тийм ээ. Бүр хэрэглэхгүй байвал сайн байна. Зарим хүмүүст бол тийм ээ. Дахиад жоохон ярьчихаа гинэ. За sorry, би ч одоо нэг ажил төрөлтөө юм. За тэгтээ өргөжлүүлээ санаа зовлтгоцоо. Одоо ойр ойрхон айлхаар өргөжлүүлэхийг бодно. Тэгээ өөрчлөлтийг өөрсдөөсөө нөхтөө өөрчлөлт баг багаар явна. Нийгэм баг багаар сайжирна. Энийг бид нар өөрсдөө хийн, өөрсдөө шаардна. Тэрнээс чи наад улс төрчид юм уу те энэ бизнесийг хийн чинь те бизнесийг би буруутгах гайгүй шүү. Чи бизнес хийж байгаа. Бизнес чинь чухал бидний амьдрал тийм үү? Бид нар шийнэ. Гэтэ бизнес бид нар өөрсдөө авахгүй. Бид нар өөрсдөө шаардлага, ойлголт, мэдлэг мэдээлэл зузаатах гэж баг багаар өөрчлөлтүүд яваад бодиттой нийгмийн хэмжээнд өөрчлөлт 5, 10 жил, 20 жилээр явагдаа. Энийг эрт тавьчихвал өөрчлөлтийг өөрөөсөө орчин тойрондоо өөрчлөлтийг өөрсдөө авчих. За амжилт. Бай.